За хичээлдээ амжаад ирсэн та нартай баярлалаа. Юу яа? Би яг өчигдөр билүү урчигдөр ингээд бас нэг юм мэдэж авсан байхгүй юу? Тэгээ байсан чаал нэг дотроос нэг юм мэдэж авдаг. Нэг юм бодож байгаа ч гэх юм уу эсвэл хүнтэй ярьж байгаа ч гэх юм эсвэл яг тухайн мөчөөс өөртөө ярилцж байгаа ч гэх юм уу бид нэр ингээд өөрийн дотоод тусаа дандаа сургалт авч идэх байхгүй юу? Уулна. Ингээд хумсрлуу ингээд дон гэл ордог байхгүй. Тэгэл нэрээ энийг хэлээдсэн мэ нэрээ тэгэж ингэдэм байна да гэж өрсө байнгын дотоод тосоо ингэж шин юм мэдэж сургалт авах боломжтой байдаг уулна. Яагаад би дандаа нөгөө өөрийнх нь дотоод гэж яриад байгаа юм гэхээр угаасаа бид нар уулна тийм гаднаас гэдэг юм уу эсвэл нэг юм ингээд бясалгал хийх гэж сурах гад ах уулна шаардлага байдгүй. Эсвэл ямар нэгэн зүйл ингээл те ном сонь шаагаал ямар нэгэн багш нар очил ингээд сурах гад ах уулна шаардлага байхгүй. Энэний цаана юу гэдэг юм бэ гэхээр бид нар аль хэдийн бүх юмыг бол мэдчихэдэг. Аль хэдийн бүх мэдээлэл бидний дотор байдаг. Аль хэдийн бүх юмыг мэдчихэдэг. Аль хэдийн бид нар чинь гэрлийн төвшөнд эзэн язааны очсон тий. Аль хэдийн л бүх юм одоо байж идэх байхгүй дотор чинь. Гэхдээ зөвхөн энэ насныхаа хугацаанд, энэ амьдралынхаа хугацаанд бид нар энэ дотоод нөгөө мэддэг бүх юмаа тий өөрийн дотоодны тэр өндөр гэгэрлэгээ, өөрийн мэддэг бүх хичээл, ном гэдэг юм уу бүх юмаа ухамсар гэх юм уу тэрийг ингээд мартцсан байгаа байхгүй мартцсан. Гэхдээ та нарын дотор аль хэдийн хүсэжсэн бүх төвшин чинь энэ дотор чинь байж л хэдэг. Тэгээ бид нар мартцсан. Тэгснээ мартчихгуудаа би юу ч мэдэхгүй юм байна. Одоо би болоогүй юм байна. Юу ч мэдэхгүй юм байна гингүү те. Ямар нэг ингээл гаднаас нэг юм хайгаа суралт муралт гэдэг ч юм уу те. Гаднаас юм хайгаа эхэлцдэг. Тэгэхээр өөрийн яг дотоод босоо тэр аль хэдийн би болцсон юмнаас ингэж яахан төөрөх хандлагатай болчихдог байхгүй. Тэгэхээр ерөөсөө багш байна багш чиглүүлэгч байна гэдэг чинь болохоор яг юу юм бэ гэхээр зүгээр л биднийг яг хин байсан биднийг яг хин гэдгийг мартцсан юм их чинь сануулж өгөх гэж байж байгаа. Тийм. Түүнээс шинэ дэлхийд төр чинь бүр огт түн байгу цоо шин зүйлч гэдэг юм уу те. Эсвэл та нарын бүр хизээж мэдгүй бүр ингээд гаднаас чи ингээд нэг юм өгөх гээд байгаа юм биш байхгүй юу? Гаднаас та нарт юм өгөх гээд байгаа юм биш. Та нарын дотоодоос чинь нөгөө та нарын бурхан чанарыг чинь те нээх гээд аль хэдийнэ та нарын дотор байгаа тэр асар их гоё хайрын сэтгэл, асар их гоё өндөр тэр мэдлэг, мэдрэмж би хийм би юу юм бэ гэдэг чинь л буцаад сануулж өгөх гээд байгаа. Тэгээд ингээ ярьж байгаа хооронд ингээ яриа авч байгаа хооронд яадаг вэ гэхээр бид нар яг дотоодоосоо ингэж нэгдэж эхэлдэг. Энэ мартцсан юм ингээ санаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байхгүй. Энэ мэдрэмж яаж ирдэг вэ гэхээр ингээд яг дотоодоос нэрээ тийштэй, нэрээ тийм ингээл те нэрээ ийм штэ. Яриа сонсож байхад бид нар дотоодоосоо тиймээ тийм нэрэл ингэдэг шүү. Би уулан ч яг би уулан зөвл бодож авч ирсэн юм гэл те. Уулан ч би яг зөвл харж авч ирсэн юм. Нэрэл миний дотор энэ дуу хоолой хизээ нэгэн цагт байсан да гэж бид нар бүр ингээд олон мянган жилийн юм өмнөх юмаа эргэн сэргэн санаж байгаа юм шиг мэдрэмж ингээд сэтгэл төрдөг байхгүй. Тэрийг чинь сэргийх юм хаа. Гэтэл энэ дотоод чинь байхгүй те. Бүр би ингээд шал худлаа юм ярил гэж бодъё л да. Маш ингээд худлаа юм яри гэж бодоход та нарын ингээд сэтгэлд чи хүрэхгүй. Хэрэггүй юм ч гэдэг юм уу, худлаа юм ч гэх юм уу, нийцгүй юм, гаднаас нөгөө нэг юм өгөх гээд байгаа ч юм уу. Иймэрхүү юм ярил угаасаа та нар сэтгэлээ чагнахаар дотор чи өрөөсөө нэг тийм нэрээ тиймдээ гэсэн юм бодохгүй улам ингээд жоохон тавгүрх ч юм уу те. За улам эргэлзэх ч юм уу, улам өөртөө эргэлзэх, улам төрөлдөх ч юм уу, тийм мэдрэмж рүү орчдөг байхгүй. Тэгэхээр ер нь ингээд гаднаас ямарваа нэгэн мэдээлэл сонсч байгаа л өөртөөхөө сэтгэлтэй л ойрхон байгаараа, энэ сэтгэл дотроо л байгаараа. Тэнц чи угаасаа үнэхээр үний юм яриад та нарын төлөө гэсэн тий үний юм яриад бидний доторх юм сэргийх мэдээлэл байл угаасаа дотроос чинь эргээд нөгөө яг марцсан ой санамж ингээд сэргийж эхэлсэн юм шиг болдог байхгүй юу. Та нар ингээд ой санамжаа төрөх хугацаанд алдаж ирснээр солонгос кино шиг. Үгүй. Богино хугацаанд хэр хугацаанд ой санамж алдсан бэ? Яг ингээд юу яжсан гоё шүү. Холбоон дээр очиж Улаанбаатарын явах хатуусны дэлхийд авах явсан байхгүй. Яг завдаа явж хаашаа явах гэдэг юу авах хийчихсэн юм санахгүй. Тэр амар гайхсан. Айгу удаан болсон би чи яг хаашаа явж юм уу гэдэг. Эдээсээ тэнгэр амар бодсон шүү. Яна ингээд тагчих юм байна шүү. Скинэр болж байгаа юм бид тэ. Тэр айгу таасан. Ер нь тэгээд нэгийг хатгаа. Тэгээд би одоо
Хорон таван гэсэн юм шиг. Тэгээ буцаадыг сандаг, буцаа сандаг штэ. Буцаа санахаараа яадаг. Буцаа санахаараа тэгэл жоохон тайвширдаг штэ. Яа тийм байлгүй тэгэл те. Би жоохон бахта чаргаар гуулгачаад унаад тэгээд яг нэг хитэн цагийн юм мартсан. Ой санаж байхгүй лээ. Тэгэл нэг мэдсэн чил би ингээд гэр мэртэй. Манад нөгөө аав ээжийн ажлын газар ч юм уу найз найзууд нэрээ явцсан байж. Миний гарт ингээд мөнгө хатгуулсан. Тэгээд дундаа ингээд байсан юм бага ингээд л. Тэгсэн чи би ингээд нэг бүрэлзээл ороод ирж байгаа байхгүй юу. Яг ингээд ой санаж ингээд бүрэлзээл. Тэгээд би яг өнгөрсөн хитэн цагтыг босныг ингээд сандгүй байхгүй юу. Яг ингээд жоохон богино гэмтэл авцсан байсан шиг. Яг тэр шиг одоо зөөрлөж ярих юм бол яг тийм байхгүй. Бид нар үхэж төрөөд те нөгөө шилжилт ухамсар маань ингээл маг махан бие рүү шилжээл нэг нөгөө өөр нөгөө хэмжээс рүү шилжээл те энэ ингээд 3 хэмжээс рүү шилжээл ингээд зэрэгцэн ертөнцөөр ингээд ухамсар ингээд шилжих явцдаа ингээд өөрийнхөө юм мартаад байгаа байхгүй юу мартчихдаг. Тэгээд бид нар одоо ингээд яагаад зовоод байгаа те бид нар яагаад шаналаад байгаа бид нар яагаад айгаад байгаа гэхээр нөгөө өөрийгөө хинбэ гэдгийг мартцсан байгаа байхгүй. Одоо ингээд унтахтаа нойр ингээд авахтаа бид нар бичил хэмжээний өхөл хийдэг байхгүй юу. Унтахтаа бид нар сүнс маань ингээд астралаар тий сүнс ч гэжтэй яг нэг ухамсар маань өөр төвшнүүдээр ингээд аялалт хийгээд тэгээ 9 шидийн юм ингээд зүүдлээд тэгээ бид нар нөгөө зүүдэндээ зүүдэлж ин гэдгийг мэдэхгүй байгаа тохиолдолд нөгөө хар дардсан штэ. Тэгэхээр ингээд айгаал ёо ингээд тий алуулж ингээд зүүдлээд нэг юмд хөөгч ингээд зүүдлээ тий сэрхээр нэг тайширдаг штэ гэл тий ёо тийм байлгүүдээ зүүдэж гэл яг тэрүүн шиг бид нар хэрвээ дотоод их сурвалжаа ингээд нээчих юм бол дотоод их сурвалжтай холбогдчих юм бол бидний сэтгэл маш гоё тайвширдаг. Яагаад гэвэл хэн бэ гэдгийг бид нар санаж эхэлдэг байхгүй юу юм бэ хэн бэ гэдгийг бид нар санаж эхлэхээр нэг сайхан сэтгэл тайвширдаг. Яа тийм байлгүй дээ нэрээ юунаас нь болоод ингээл айгаал сандраал ингэж их зовж амьдраа би нэрээ би чи юм штэ гэж эргээд санаж ирэхээр маш гоё тавирлыг авдаг байхгүй. Тэгэхгүй санахгүй өөрийгөө нөгөө дотоодтойгоо холбогдож чадахгүй те энд тархиараа мянга ухаад 1000 бодоод өөрийнхөө яг дотор байгаа юм санахгүй яг цаана юу байгаа унтахаар юу болтیں үхэл ирэхээр юу болтیں те би одоо энд ирэхээс өмнө ямар амьдралуудыг тулаа яаж гэсэн юу ч санахгүй болохоор бид нар тэрнээсээ болж ер нь шаналдаг. Тэгээд эргээд санаад ирэхээр маш сайхан сэтгэл тавьж нөө хар дарсан зүүднээсээ сэрж байгаа юм шиг байдаг байхгүй. Яагаад хар дарсан зүүдтэй би яг уу жишээ олгож яриад байна гэхээр бидний амьдарч байгаа амьдрал яг удахгүй сайхан болно л та. Гэхдээ яг одооны нөхцөл байдалд бол дэлхийд ирэх амьдрал бол ер нь жоохон хар дарсан зүүд шиг юм явж байгаа. Яагаад гэвэл бид нар ингээд маш их ингээд сөрөг эрчимтэй газар байдаг байхгүй юу? Одоо ингээд та нар бүх ингээд дурсамжаас сэргээгээд харах юм бол бидний бага наснаас ахвал одыг хүртэл нь штэ сайнаас илүү саарн л их байгаа. Тэ нэг гой баярлж аргалал дуулаад хайрлал явж ирснээс илүү гомдоол хичээ зүтгээл тэ уурлаад бухимдаал стресстэй өөртөө ингээл гундаал сэтгэлээр унаал энэ сөрөг мөчүүд чи их байгаа байхгүй. Тийм болохоор хар дарсан зүйдтэй ер нь төстэй. Эрчим энерги хувьд ч гэсэн ер нь жоохон доогоор сэтгэл санаа чинь жоохон тиймэрхүү байгаа. Тэгээд бид нэр яг ингээд дотоотойгоо холбогдоо тий бясалгалын аргаа шүү дээ. Яг нь заал бясалгал гэхгүй бид нар уулна үе ингээд дотоод дуу хоолой сонсч идэг байхгүй юу? Зүн ингээд үе орж ирдэ шүү дээ тий маслал орж ирэл ингээл дотоод сэтгэл нэг юм мэдрэгдээл нэг тийш ямаар юм шиг санагдал тий наа чин буруу наа чин биш гэдэг ч юм ингээд бид сэтгэлээсээ ингэж зүн совь мэдэрдэн шүү дээ үе тий байнга биш юмаа гэхэд би ингээд жоохон таагүй санагдаад байна наа чин гэдэг ч юм уу би энүүгээр явуулж жоохон алдах юм шиг байна энүүгээр явуул зөв юм шиг байна гэж бид нар дотоод сэтгэлээ үе сонсдог зүн маань орж ирдэг тэр чин бид нар өөрийн дотоодоо харьцаад байгаа юм баггүй тэгснэ тэрийг бид нар нэг бол ялгаж салгадгүй хаяа нэг бол өөртөө итгэдэг тэгээ мэдсээрэж давхиж чигээд алддаг. Уул нь ингээд дотоодоо сонссон бол алдахгүй байх боломж байдаг байсан. Гэтэл мэдсээр агаад нөө тархиад байгаа ч гэдэг юм уу, бусад хүмүүсийн хатгалгаар ч гэдэг юм уу, өөртөө итгэхгүй байжгаад алддаг байхгүй. Тэгжсэн тохиолдол зөндөө астай. Яг тийм. Уулын дотроо хэрэггүй л гэж бодож байсан гэл тий. Уул нь ингээл гэж бодож байсан гэж агаад тэгээ өөртөө итгэхгүй байжаад эсвэл нөгөө нэг яг алдах юм руу чи хий нэгэн түлхээд өгчдөг тархитлага угаажаа тий 9 шидийн ярьжаад эсвэл баг хүчээр шахаад түлхчихдэг тэгээ дахиад алдчихдаг. Энэ юу юм гэхээр бид нар өөртөө ерөөсөө итгэхээ болцсон.
дандаа нөгөө шүүмжлүүлсээр гал эсвэл нөгөө бусад нэг заах хүмүүс биднэрт мундахгүй шүү дээ тий. Хүнээс ингээл та нар одоо ингээд энэ юуны групп дээр сэтгэл зүйн гэл нөгөө групп байдаг байхгүй юу? Өчнөө олон гэр бүлийн харилцаа мөр сэтгэл зүй. Айгуул ингээд нэг асуудлаа ингээд бичиж тавьчих. Та нарт зөвлөх заах мянган багш нар гарч ирнэ коммент дээр ингэтийг наадхаасаа сал мал гэлтэй эсвэл ингэтийг энийга яамаа гэж та нэг хүнээс гэхэд нэг санаа орж ирдэг байхгүй юу? Тэгээл ингээд бид нарт заа зөвлөх хүн их. Гэхдээ бид нарт чамд өөр чинь бүх чадлаа шүү дээ тий. Чи өөртөө итэг чи үнэхээр мундаг шүү дээ сайн шүү дээ гэж хэлэх хүн баг гарч ирэхгүй хэрнээсээ биднэрт заах хүн бүр ингээд мундахгүй. Яг тийм. Тийм байдалтай байсараад угаасаа яатсан гэхээр ингээд за би угаасаа чадахгүй тий баг бусад бүх хүмүүс ингээд надаас дээрч юм шиг ингээд ерөөсөө өөртөө итгэхгүй болоо авчдаг. Тэгээ өөртөө итгэхгүй байна гэдэг чинь бид нар энэ хар дарсан зүудэндээ тэгээ энэ сэргээд юмаа ингээд санаж чадахгүй байгаа юм зовлондоо бид нар байгаа л байна. Өөртөө итгэхгүй бол за эсвэл өөрийнхөө тэр дотгошоогоо орч чадахгүй тойрчгүй гэдэг л тийм ээ. Тэгээ бид нар ингээд энэ дотгошоогоо ороо чи ингээд дотоодоо холбогд гэхээр аюу хэцүү юм шиг санагдаад идэг. Заримд нь ингээд үгүй би ингээд чадахгүй байна ч гэх юм уу. Ингээд бясалгал хийхээр эсвэл ингээд болохгүй байна гэх тийм шиг юм бодогдоод байна. Ингээд байх чинь нэгт бид нар нөгөө эргэлзээ маань нөлөөлөд байгаа. Хоёрт бидний нөгөө зүрхүү хүрт нээгдэггүй. Зүрхүү хүрт маань уулна хүүхэд байхад бол нээлттэй л төржил байгаа юм л да уулна тий. Тэгээ явцын донд бидний зүрхүү хүрт ингээд маш их хаагдцсан байдаг учраас бид ингээд дотгошоогоо орч чаддгүй. Маш их хаагдцсан. Бид нар одоо та нар бодоод үзтээ хизээ хамгийн сүүлд чин сэтгэлээсээ дуулж тий эрүүл ээш шүү согтуу үе тооцохгүй. Хизээ хамгийн сүүлд чин сэтгэлээсээ дуулж, чин сэтгэлээсээ бүжгэлж, чин сэтгэлээсээ зураг зурж, бүтээл хийж тий баярлаж, хөөрлөж ингэж явж исэн бэ. Байсан бэ. Хизээ хамгийн сүүлд хин нэг чин сэтгэлээсээ хөтлөөд орлож исэн бэ. Тэгэл бод сэтгэлийнхаа нүдэг. Тий хинт ингээд бүх юмаа яриад ингээд уйлж исэн бэ хизээ хамгийн сүүлд. Тэгээ ингээд бодохоор маш цөөхөн баа. Зарим баг ингээд чин сэтгэлээсээ ингэж дуулж бүжиглэн баярлан тий ямар ч уяа хөлөсгөө бүр ингээд сэтгэлээ тэр чигт нээн гэдгийг хүртэл магадгүй тэр мэдрэмжээ мартцсан baах. Хүүхэд байхдаа тэгдэг гэсэн. Тэгээ хүүхдээ байхдаа л тэр хаавс олон жилийн өмнөх мэдрэмжээ одоо ингээд жишин дээр мэдэрч чадахгүй санахгүй ш тэргээд санахгүй байгаа байхгүй. Ийм байна л гэвэл угаасаа бидний зүрхүүр таагдтай ойлгомжтой. Тэгээ зүрхэн үр таагдтай учраас бид нар ингээд аюух болгоомжтой болцсон юм дээр ингээд юмны төрөнд дандаа муу санаа орж ирдэг те. Үнтэй танилцлаа гэхэд ингээд за энэ хүн одоо цаана юу бодож явдаг хүн юм бол тоо гээл ихлэн над толгой чинь те. Хардас сэртэл ингээд бид нар өөрсдөө ингээд хүсгүй байсан ч гэсэндээ хичнээн тэр хүнийг би муугар харъя энэ хүнийг хардас сэрдэхгүй болиё гэж бодсон ч гэсэндээ цаана ингээд толгоор чи ингээд дандаа л нэг тийм болждггүй муу ингээд бодол ороод ирсэн л гэдэг. Энэ хүнийг ингэх гээд байгаа юм шиг өстэй тэгэх гээд байгаа юм шиг өстэй гэл те. Бид нэг л өөрийгөө ажиглах юм бол муу санаа л төрүүлээд ороод ирсэн байдаг байхгүй юу. Тэгээ үнэхээр нөгөө өөрийгөө ажиглаж чаддаг ухамсар нь ингээд овоо хөгжсөн хүн бол аз болж ингээд за надад муу санаа орж ирээд байна тий дадал туршлаар одоо нэг болио гэдэг. Гэхдээ ихэнх хүмүүс яадаг вэхээр нөгөө орж ирсэн бодолтой удирдуулаад явцдаг. Тэгээ бүр сүүлд нь нэрээ надад тийм муу санаа орж ирээд тэгээд би бүр уруулаа явцсан байж тээ гэж бүр сүүлд нь анзаарах жишээ нь. Иймэрхүү байдалтай байгаа байхгүй юу. Тэгээ ер нь бид нар үнэхээр бясалгал аваад ингээд өөрөөрөө таньж мэдээгээл зорилго тавьсан бол хамгийн нэгдүгээр алхам яах вэ гэхээр дандаа өөрийгөө ажиглах хэрэгтэй байхгүй. Ажиглалтыг дадал болох хэрэгтэй. Надад өнөөдөр би ямар бодол бодож чинь тий хвчлэн ямар зүйл дээр санаа зовж чинь өнөөдөр би автоматар ямар үйлдэл хийчихв. Яг сэтгэлээс ухамсартай би ямар үйлдэл хийчихв. Сая би амнаас үг гаргахдаа автоматар тий дахиад бодоод хэлчихв. Эсвэл би яг зүрх сэтгэлээсээ сайн ухамсартайгаар энэ үгийг хэлийгээд чин сэтгэлээсээ ухамсарлаад энэ үгийг хэлчихв. Сая би автоматар хоолоо идчихв. Эсвэл би яг ухамсартайгаар бүх ингээд анхаарлаа хоолндоо тий мэдрэмжэн дээр ингээд төвлөрүүлж агаад юу ч бодохгүйгээр ингэж сайхан хоолоо идэж цайгаа уучууч гэх юм. Ингээд одоо миний сэтгэлд ямар мэдрэгдэж чинь гэл тий өглөө миний сэтгэл ямар мэдэрлээ. Ингээд ерөөсөө орж ирж байгаа бодол хийж байгаа үйлдэл сэтгэлээ ажиглаж сурах хэрэгтэй байхгүй юу? Дадал болох хэрэгтэй. Гэтэл бид нар яг нөгөө робот болсон байгаа. Нөгөө ажиглал биднийг гаднаас нь ажиглаж идэг ухамсар маань унтарцсан. Тэнгүүтээ тарих өмнөр нь ороод юм хийгээд байгаа. Бидний тарих одоо тархинд бол буруу үг гараа байхгүй л дээ хөөх тэгээд дадал зуршил болсон юм аа тий. Гаднаас авсан суулгасан юм аа хийжлээд тэр бол тархины л угаасаа өвөгдөл юм байхгүй ажиллах тийм өвөгдөл. Үйлдэлийн систем нь угаасаа тийм тархиных. Гэтэл бидний ухамсар болохоор тархиныхаас шал өөр ажилладаг байхгүй. Бүр шал өөр ажилладаг.
Бидний тарих болохоор яг нэг ингэж ажиллавал ингэн тэгвэл тэгнэ гэж нэг компьютерт яг нэг үйлдэлийн програмыг суулгаад өгсөн аятай. Ингүүл хуучин дурсамжийн сэргээж өгнө. Ингүүл ийм бодлыг оруулж ирнэ. Тэгвэл энэ бодлыг ингэж ангилна. Энийг устгах нь, энийг хадгална гэж тархичин ингээл өөрийнхөө л автомат үйлдэлүүдийг хийж байгаа. Гэтэл бид нэр ухамсараад бүрэн дүрэн сэрэж ин тархиараа ингэж дагуулж гаргаж ирэхгүй бол угаасаа бид нэр ингээд Tesla-гийн анхны шатны роботтой харьцуулах юм бол бид нар нэг хажууд нь бентүм загварын робот байхгүй юу? Яг бидний тархи юм шүү дээ угаасаа. Бидний тархи олигтой угаасаа ажиллахгүй. Одоо мэдээж нөгөө Люси кинонд шигтэй 100% ажиллуулбал бас гайхамшигтай байх та бидний тархи. Гэхдээ одоогийн бидний ашиглаж байгаа төвшөнд бол бидний тархи тэгэл ерөн сүүлийн үед гарч байгаа роботтой харьцуулах юм бол хажууд нь бүр ингээд хоцрогдсон дээр үеийн тархи юу байхгүй юу? Програмтай. Жишээлбэл одоо ингээд Tesla-гийн зөв анхны загварын робот нь ингээд хүмүүсийг хөгжөөл чаддаг те хүмүүстэйгээ нээлттэй харьцаж чаддаг, хөгжөөж чаддаг, хошин байж чаддаг, ямар ч үний арга хэвийг олоод харьцчихна. Тэгээд бүх юмыг автоматар бодож байгаа. Ямар ч хэцүү таг бүх юмыг автоматар маш хурдан бодож байгаа. Бүх мэдээллийг маш хурдан татчих. Гэтэл бид нар тархиараа явж байгаа тохиолдолд бид нар зүгээр л юмаа мартаал гарчдаг. Юугаад сандгүй бид нар. Тэ наазах нь авч авах гэсэн юм ангил мартаал гарт. Тэгэл гараад хаалгаа төвчлөө яалаа гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр чинь бидний тархиндаа найдах юм бол бидний тархи бол ер нь бол нэг тийм сайн ажиллахгүй. Тэгээ нэг 3 оронтой тоо нэмч хас өөрч гэхээр бид нар бараг л чэжээр бараг л бодож чадахгүй болцсон байгаа шүү дээ. Хэцүү болцсон байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр бидний ухамсар гэдэг юм чинь хязгааргүй юм баггүй юу? Сүнсний ухамсар гэдэг чинь энэ тархины үйл ажиллагаа бүр хэд дахин давсан юм байгаа. Шууд тухайн мэдрэмжээр бүх юмыг шийдэж бүх юмыг бүтээж идэг. Тэгэхээр бид нар тархиараа амьдраад байна. Би өнөөдөр орой орондоо орохдоо бодож олно шүү дээ. Би өнөөдөр тархиараа амьдарсан уу? Нөгөө нь хийдэг үйлдэлүүдээ тавтан хийсэн үү? Нөгөө нь ярьдаг юмнуудаа ярьсан уу? Нөгөө ажил дээр ямар үйлдэл зан гаргадаг тэрийг л тавтаад хийсэн үү? Гэрийнхэнтэйгээ яаж харьцдаг тэрийг л тавтаад хийсэн үү? Амнаасаа нөгөө л идэвгүй гаргацсан уу? Гэл бод. Яг ингэ бодоход ухамсар ажилдаг байхгүй. Тэгэл яг л өглөөнөөс орой хүртэл нэг л юм тавтаж чигээл угаасаа тэр чинь тархиараа л бид амьдарсан байгаа байхгүй. Хоолоо идэхтэй хүртэл бид нар тэрийг бүрэн дүүрэн ингэж ухамсартай идэж чадхаа байсан шүү дээ. Тэгэл нэг өөр юм бодож байгаа л ингэж. Тэгэл нэг тархинд ингэж шал өөр юм бодвол бодлынхаа манд явж итэл тэгэл нэг гэрээ цэвэрлсэн лээ. Нэг харахад хоолоо хийцэн лээ. Гэтэ нэг харахад унтах цаг болцсон. Нэг мэдсэн ч өглөө босох цаг болцсон. Ингээл бид нар ингээл ажил гээл гэртээ арай л нөгөө нэг хоолонд гээд ингээ явж итэл тэгэл өдөр хоног өнгөрөөд тэнд бид нар ухамсар сэхий гарч ирэхгүй байхгүй. За тэгээ яг ухамсар сэхээ ингээ цөөхөн үедэд гарч ирдэг. Энэ үеэл ингээ жоох олон болгочих хэрэгтэй байна. Тэгвэл бид нар яг өөрийн жинхэнэ сүнслэхээр өөрөөр амьдарч эхлэв. Тэгээ зүрхэн хүрд хаагдсан гэдэг байгаа чинь угаасаа тархиараа програмчлагдаад илүү нөгөө нэг тархиараа бодож сэтгээд ингээд амьдрахаар бид нар дотоод нөгөө ухамсар гэдэг юм а бүр далт хийчдэг, унтраачдаг. Тэгэхээр аяндаа зүрхэн хүрд хаагдчихж байгаа байхгүй. Тэгээд ер нь та нар боддоо хизээ сэтгэл зүрхээ ингээд маш гоё нээсэн бай. Хизээ хамгийн зүрх сэтгэлээ маш гоё нээсэн бай. Бүр нээж жинхнээсээ бүр хайрлаж, жинхнээсээ сэтгэлээсээ зориулж, дуулж, бүжиглэж тэр гоё зүрх сэтгэлийн нээлтэнд хизээ хамгийн сүл байсан бэ. Тэр нь тэгдэггүй. Та нар өдөрт ядаж ганц удаа дуулж бүжиглдэг. Хүмүүстэй хамт нэг уушаа явсан. Тэр үед ямар мэдрэмжтэйсэн бэ? Гэтэ яг нөгөө манай хэвчээ хатар шиг үгээр хараа суучаад хэсэг ажил санаа зовоод тэгээд буцаал тархи руу орчих жоох тийм. Зүрх сэтгэл нээгц үед яг ийм байдаг. Хинч намайг хараагүй юм шиг дуулж бусад хүмүүсийн хажуу олон хүмүүс байж хахад хинч намайг хараагүй юм шиг уйлж, хинч намайг хараагүй юм шиг бүжиглж, хинч намайг сонсоогүй юм шиг дуулах. Тэр чин одоо бүрэн зүрх сэтгэл нээгдэж байгаа хгүй. Олон хүмүүс байж хахад штеп. Гэхэд бид нар яг ганцаар байхдаа бид нар за хүн байхгүй юм чинь гэж бодоод өөрөө жоохон тайвшруулж зод нэг солгоо чамайг дуулах л та тий яадаг ингээл тий би л ганцаараа амчиг. Гэтэл тэгэл олон хүмүүсийн дунд ороод ирэх буцаал өөртөө хаачдаг гэсэн. Тэгвэл бүр авралгүй. Тэгвэл бүр хүндэрсэн шат руугаа орсон. За тэгэхээр би нөгөө энийг бүр өчтөр маш сайн ойлгож авсан. Уусаа яг нөгөө уул нь мэдгэл байсан л та нөгөө юугаа сүнсээ дотоод сэтгэлээ чөлөөлж бид нэр ингээд дотоодоо холбогддөг юм аа.
Тэ сэтгэлээ чөлөөлж, сүнсээ чөлөөлж дотоодтой холбогдтыг. Энэ яг ингээд тэр угаасаа бид нар бясалгал хийхдээ айдсаа ингээд тэ цэвэрлээл травматагаа нүүр тулаал ингээд цэвэрлээл ингээл явдаг. Гэхдээ өчигдрийн миний бас маш сайн анзаарч ойлгож авсан нэг зүйл юу байсан гэхээр бид нар энэ зүрх сэтгэлээ заавал бясалгалын аргаар нэг шаардлагагүй юм. Тэр хайр гэдэг юмар тий урлаг гэдэг юмар дуу бужиг гэдэг юмар бид нар баг баг ингэж цохиж нээж өгөх хэрэгтэй юм. Цохилт өгч нээж. Тэгээд хүмүүсийг анзаараад байхад шүү дээ тий аюудын нэг ичнээ нөө томорцсон ч гэсэн нэг амар хүүхдэр идэх хүмүүс идэв шүү дээ. Тий ингээл хүүхдэрээ ингээл бүх юм нэг нээлттэй байж идэг. Нэг амар хүнд юм тий сериусны тийм хүнд юм боддгоо. Бүх юм нээлттэй байж идэг хүн яг ингээд дотоодтой холбоотой бяцлага шууд холбогдчихдог байхгүй. Гэтэл одоо маш их хэмиг бодож тунгаадаг тий маш их ингээд архиа аашлуудаг маш их хэмиг бодож тунгаадаг. Энэ амьдралд ингээд хит нухацтай ханддаг. Тэгээ хэр ортой зүрхсэтгэлээ нээдгүй хүн бяцлагаа дотоодтой холбогдох гэхээр ингээд айгүйх цаг хугацаа ороод идэх байхгүй. Тэгэхээр яа тэгэхээр зүрхэн хүрт хэрэг нээлттэй тэдний хэмжээнд бид нар дотгошоо орж чадаад байгаа байхгүй. Тэгээ зүрхэн хүртээ нийхэмд бол бид нар заавал бяцлагаа шаардлагагүй. За одоо ингээд ядаж та нар ингээд оролдлого хийгээрээ өдөрт нэг удаа юм уу 2 хоногт нэг удаа оролдлого хийгээ зүрхсэтгэлээ ингээд сонсох оролдлого хийж бид нар өөрсдийнхөө бяцлагын техник олж авдаг ингээд хэлэнгүүт зарим нь ингээд махраад ч юм уу тий. За бяцлал сайн хийснээрээ л бид дотоодтой холбогдно ингээд түлээд ич магадгүй. Гэхдээ тэрнээс гадна өөр зүрхсэтгэлээ нээх олон аргууд байдгийн. Дуу хөгжим сонс. Дагаж дуул тий. Хөгжим сонсоод дагаж дуулаад гэртээ гой дуулаад бүжиглээд тэгэл ингээд зүрхсэтгэлээрээ ингэж нэх гой үг хэлээл те зүрхсэтгэлээс тэр нэг дууны аялал бүр ингээд бүр аянда дуунда хортол ингээд сонсоод ингээд энэчнээс чинь бүр ингээд солиод буудж байгаа юм шиг болдог байхгүй. Нөгөө Katy Perry-гийн Fireworks гэдэг дуу байдаг штэ. Бүр 10 хэдэн жилийн өмнө хит олцсон. Fireworks гэдэг энэчнээс нь солиод ингээд буудаал гэдэг штэ. Яг тийм мэдрэмж төрдөг байхгүй жинхнээсээ. Одоо ингээд бүжиглж байхад те дуулж байхад зүрхсэтгэлийнхаа мэдрэмж рүү орж хахад бид нар нөгөө анх дурлаж байх та те бүр ингээд юу ч хамаагүй хиймэр санагддаг ш. Тэр дурлалын төлөө тэр хайрын төлөө юу ч хамаагүй хиймэр санагддаг те бүр ингээд хамаг юмаа ингээд орхиол тэр хайр дурлал гэдэг юм байгаа бүрэн дүүрэн ороод яг тэгэл хайртай хүнтэйгээ дөнгөж ингээд анх дурлалцаал те хайртай хүнтэйгээ хамт байхдаа бид нар ингээд бүр үүлэн дээр нисчихэд ш. Энэ бол яг зүрхсэтгэл бүрэн нэгтгэж байхгүй юу? Зүрхсэтгэл нэгдсэн байхад яг тийм мэдрэмж авдаг бид нар. Магадгүй тэр дууг сонсоод дуулж байхдаа бүжиглж байхдаа тэр нөгөө дурлал хайрандаа ингээд бүр ороод ингээд нисээд ингээд мансуураад явж байгаа юм шиг маш гоё мэдрэмжийг авдаг. Энэ бол бидний зүрхсэтгэл нэгдсэн үе байгаа. Гэтэл бид нар ерөөсөө маш ховор удаа энэ мэдрэмжийг авдаг болчихжээ. Хүүхд тахтаа бол олон авдаг гэсэн баг. Яг тэгвэл хүүхд тахтаа бид нар гоё мөрөөдөж тоглодог гэсэн ч тий. Өөртөө янз янзын гоё ингээд хувцас ингээд шкаф авахчаал гоё хувцас муцас даавар хийгээл би ийм гүнж байна гэл тий. Эргэлдээл тоглоол би ийм юу байна гэл мөрөөдөлтөй ингэж ороод эсвэл ингээд дуулчихдаа би ингээд дэлхийн од болцсон юм шиг дуулаал тий. Гэртээ гоё бүжиглээл ингээд байж хата бид нар тэр мөрөөдөлтөй амьдарч байсан учраас зүрхөө өрт ингээ гоё нээлттэй маш гоё ингээ байсан. Тэгээ нөгөө томрох тусмаа тэр юм байхгүй улам нөгөө нэг ахуй амьдрал ачаа хүлээс гэл те улам л үүрэг харилцах нэмэгдээлээдэг юун тэгж гоё зүрх сэтгэл рүүгээ орох мантай болцсон. Тэгээл бид нар өөрөөсөө сэтгэлээ өөрөөсөө нээж чадахгүй ингээд ерөөсөө паг хаагдцсан. Тэгээ ийм үед бид нар хүчлээд бясалгал хийж хүчлэх нь бас жоохон тохиромжгүй. Ер нь бол одоо ингээд бясалгал хийхдээ та нар хэрэг ингээд гадаадын бичлэг үзсэн бол аюух сүртэй бясалгал хийдэг ш. Одоо ингээд орчноо бүрдүүлээл те их гоё лаама 9 шидийн лаама асаагаал гоё өнөртөн уугуулаад гоё бясалгалынхаа бүр тусгай хувцас өмсөөл тэгээл нэг гоё ингээд нэг гоё гэрэл чам гэрэл асаадаг ч юм уу гоё ай май тавиал те ингэж бясалгаж байна гэдэг чинь эн чинь бид нар гоё зүрх сэтгэлээ гэж бүтээл хийж байгаа юм байхгүй юу? Орчноо нэг гоё бүтээгээл бүрдүүлээл тэр гоё зүрх сэтгэлийнхаа тэр одоо тэр таалдаг хөгжмөө тавиад тэр гоё үнэртнээ хийгээл те ингээ бид нар гоё урлаг гэдэг юм бүтээж орчноо бүрдүүлээл тэгэл энийг гоё ингээд дотоод мөрөөдөл рүүгээ ороод дотоод зүн рүүгээ ороод те тэр нэг гоё ингээд фантастик байдал руу орж ш тэр гоё төсөөлөл мөрөөдөл рүүгээ орж ш тэгээ гоё бясалгал хийж байхгүй эн чинь бас нэг талаараа зөв тэгэхгүй бид нар ингээд шууд бясалгал хийгээл ингээд дотоодтойгоо холбогдох гол хичээгээл те өдөр алга ингээд бясалгалд яваал өдөр алга хүчээр 108 мөргөөч гэдэг юм. Ингээд явах юм бол энэ бидний зүрх сэтгэлийг нээж байгаа юм бишээ. Бид нар өөрийгөө хүчлэх тусам өөртөө ачаа өгөх тусам чармаах тусам өөртөө нөгөө муухай хандчихэл гэсэн үг байхгүй юу?
Өөртөө хүчил чандагаар чи яаж тэр зүрх сэтгэл нээгдэх юм? Бид нэр өөртөө хүчил чандах тусам зүрх сэтгэл нээгдэхгүй. Одоо бид нар хүүхдүүдтэй тий хүүхдийг ингээл загнаал хүүхдүүдтэй хүчил чандах гэхээр хүчээр ингээл загинж магнал хүүхдүүдийг янз бүрийн хийх гэхээр тэд нар чи улам ингээл зөрүүдлэл байдаг. Яа тэгэл ингээд зүрх сэтгэл нь улам хаагдаад идэх байхгүй үгүй гэ. Аим тэр чи хайраар ингэж хандж ш тэр гой урлаг гэдэг юмар тий хайр гэдэг юмар хандж ш эн чинь гой нэгдэх гэдэг штэ. Тэгэхээр өөртөө тэгж хандах хэрэгтэй байхгүй. Би өөртөө ингээд маш гой хайраар, маш гой хүндэтгэлээр, маш гой үн цэнтэй зүйлтэй харьцаж байгаа юм шиг тэгж гой ингээд харьцаал. Гэртээ дуугаа тавилгой дуул, бүжгэл. Та нар хүүхдүүдтэй тэгж дуулж бүжгэлдэг үү гэртээ? Үгүй юу. Тэгэл гой ингээд нэх гой. Яа ингээд явахаараа би эргээд хүүхэд болцсон юм шиг санагддаг байхгүй. Хүүхэд байхдаа бид нар ингээд гой те мөрөөдлөөр ингээд гой гой юм хийгээл. Тэгтэг яг тэрнтэй адилхан бид нар одоо ингээл гой ингээд мөрөөдөлтөд ороод би ийм гоё мөрөөддөг ус. Одоо ингээл одоо би гүнж олно гэл те. Эсвэл одоо ийм хатаа хам би болно гэдэг ч юм уу. Энэ амар хурц өнөр ороод ирэх юм. Өнөрт чинь хоолоор ингээд царгиж орж ирэх юм. Анаас орж ирнэ. Ана өнөртөө устд орж ирсэн мэт үгүй үстэй. Нэг амар аргаа авчих чинь. Айгүй. Замтг. Натг сая би нэр наа чи өдөртөө яриач цааз. Энэ өнөртөө ус нэг өнөр явах шиг. За тэгэл буцаа зүрх сэтгэл нэгдэж ирдэг хуучин цаг руу ингээд яг хүүхэд байх үе рүү очив. Тэгээ бид нар чинь нөгөө нэг насанд хүрсэн гэл өөрийгөө харахаар ингээд нэг хизээ язаны насанд хүрсэн хүмүүс аваад байдаг. Тэгэл за би том болцсон юм чинь те. За би насанд хүрсэн юм чинь гэл нэг ингээд буур сур заагаал те. Амар бууртаа харагдах гал нэг хөмсгөө зангитаалт нэг ингээд нэг буур сур заагаал ингээд явчихдаг байхгүй. Тэгээ ер нь их буур сур заагаад амьдрал нухацтай хандах тусам бидний зүрхэн үрд хагдаж эго гэдэг юм руу орж идэг угаасаа. Гэтэл бидний яг тэр их бүтээлч их үүсвэр дотоод маань гэдэг байгаа тий тэр орчлын ертөнц гэдэг чинь ерөөсөө тийм нухацтай юм байдаггүй. Ерөөсөө тийм буур суртай юм байдаггүй. Амьдрал гэдэг чинь өөрөө тэр чигтээ цэвэр урлаг байдаг байхгүй. Урлагийн мэдрэмж хайр байждаг. Гэтэл тарих. Энэ тархины ажиллаж байгаа зүйл чинь энэ бодол тархины ажиллаж байгаа зүйл чинь ерөөсөө биднийг улам их нухацтай болгоол тий улам их буур суурь заалгаал улам ингээл намб нэмэл. Тэгээ бид нар хэр их ингээл намбтай болж хэр их ингээл буур суурь заагаал ингэж чинь төдий чинь л бид нар ухаантай болж байгаа юм биш зүгээр л эго олчин л нэмэгдэж байгаа байхгүй юу? Яг үнийг хэлэхэд. Тэгдэг. Тэгээ ер нь ингээд та нар үнэхээр тэр гэгэрсэн хүмүүсийн юмыг унших юм бол тий намтар зохиолыг унших юм бол тэд нар яг хөвгчл хүмүүс ээждэг. Инээгээл надаал бүжгэлэл тоглоол эсвэл хөгжмөө дараал ерөөсөө тэд нар ингээл амар нухацтай амьдрал чинь бол ийм тийм гэж хизээж философи ярихгүй. Нэг амар нухацтай ярих болчдөг зүгээр л хайрын хэл рүү орчдөг. Буддаа багш шиг та нар нөгөө бясалгал хийхээр л нэг юм болно гэж буддаа багшаар ингээ санаа авдаг. Буддаа багш чинь зүгээр л нэг өөрийнх нь онцлог байхгүй нэг тийм зөөлөн онцлог. Гэтэл өөр тэгэл гэгэрсэн багш нар зөндөө байгаа. Тэд нар чинь тэгээд дуулдаг, бүжгэлдэг тий. Хөгжмөө тоглоо авдаг. Нэг бол ингээл тас инээгээл маазраал явж идэг. Ихчлэн ер нь тэгэл урлаглаг болчтгийг. Буддаа багш болохоор урлагийн хэлбэрийг хөвөөгүй. Буддаа багшийн өөрийн зүгээр л зан аашин тийм намуухан дүлгөө баггүй юу зөөлөн. Гэтэл тэглээгээд бид нар гэгэрн гэхээрээ хүмүүс юу гэж бодох вэ гэхээр буддаа багш шиг л олно гэж бодоод тий. Нэг ингээл намуухан тий намбалцаал ингээл нэг ингээл буур сүртэй ингээл суугаал тий. Үгүй тэр бол буддаа багшийн зүгээр л өөрийнх нь зан аашаасан байхгүй. Гэтэл буддаа багшаас өөр зөндөө хүмүүс гэгэрсэн. Гэтэ тэд нар алдарт хүрч чадаагүй л дээ. Гэтэ тэр бусад гэгэрсэн хүмүүс нь бүгд өөр ингэсэн дүртэй. Зарим хулгай хийж чад хүртэл гэгэрсэн хүмүүс байна. Хүн алж чад хүртэл гэгэрсэн хүмүүс байна тий. Тэгдэж штэ нөгөө 49 шидтний судар гэдэг бүр санаанд оронгүй байдлаар гэгэрдэг штэ тэд нар чинь. Түүнээс дандаа бяцлах чад гэгэрнэ гэж юм байхгүй л тий. Ерөөс нэг юм хавчигдан гэсэн юм байхгүй шүү дээ. Бид нар тэгэл гэгэрх чинь гэхээр аль нэг ингээл цаанаас гоо ингээл намбалцаал ийм биш гэгэрх тусмаа бид нар өөрийнхөө сүнсний мөн чанарлаар бидний тэгтэл сүнсний мөн чанар ямар ч хийж болно. Маш тийм цоглог тийм тий юу байж болно. Чавхаалаг байж болно шүү дээ. Бидний дотоод сүнс тийм ассан чавхаалаг гэрэл гэгээтэй байж болно. Тэгвэл бид нар яг тийм л болно. Өөрийнхөө дотоод сүнс нь тийм бол өгөгдөл нь тийм бол заримийнх нь маш гоё юм урлаглаг байдаг тий байнга дуулж бүжиглээл ерөөсөө өөрийнх нь дотоодыг нээсэн өөрийгөө хинбэ гэдгийг эргэн таньсан тэгсэн чинь дотоод сүнс нь тийм гоё урлаглаг байсан. Зарим нь болохоор маш их шооч
өө мазраал энийг л юм те. Гэтэл дотоод нь тийм л байсан байхгүй. Ерөөс тэгэхээр та нарын дотоод ямар ч юм байж магадгүй шүү дээ. Заавал буддаа агших шиг бүгд тийм байна гэж байхгүй. Тэр өөрийнхөө дотоодыг сонсно. Энийг яах вэ, бид нар өөрийгөө таньж мэдэх тусам миний сүнсний өгөгдөл онцлог те тэр нөгөө миний сүнсэнд одоо орцсон тэр орц найрлага онцлог юу юм тэрийг бид нар мэдэж аваад бүрэн дүрэн тэрэндээ оршиж чаддаг байхгүй. Тэгэхгүй бид нар хин нэгэнд дуурайх гаддаг буддаа агших болох гоо ч юм уу те. Эсвэл өөр нэг гэгэрсний хүний түүх уншингуудаа нэг юмыг мэдэнгүүтээ гэгэрнэ гэдэг чинь энэ юм гэнэ тэрүүн шиг авах гэдэг ч юм уу. Ийм ч бид бүгд өөр өөр гэсэн онцлогтой. Тэгээ тэр нөгөө тэр 80 хэдэлээ 49 шидтэн гэж юу 84 шид 84 шидтэн гэгэрс онцлогуд 84 өөр төрлөөд байхгүй. Ингээд бүр хулгай мулгай хийж чад гэгэрэл зарим нь бүр ингээд гуйлагч юм байж байгаа л тий. Гуйлагчныхаа замналаар гэгэрдэг ч юм уу. Яг тэл өөрсдийнх нь сүнсний мөн чанар ямар ч хийж болно шүү дээ. Зарим тэгэл мангар олон хат маттай байж байгаа л тий. Амар завхаарлаар гэгэрсэн ч гэдэг юм уу. Байж болно шүү дээ. Чинээс юм сураад өөрийгөө нээсэн. Эсвэл одоо юу гэдэг нь зөндөө түүх байдаг юм уу. Зарим нь дайн тулаан хийгээл тий. Хүмүүс алж байгаа төртөл гэгэрсэн тийм хүмүүс байна. Зарим нь өчнөө анаах гэж явж байгаад гэгэрсэн байна. Тэгээ янз түнсэж тэгэл гэгэрн гэхээр ингээл бодтой ах шиг ингээл хийж аахгүй шүү дээ. Тий. Тэгэхээр бид нар яг нөгөө намд зааж ингээл тий би одоо хэдэн настай хүн бэлээ гэл нэг насаа бодоол эсвэл би ч одоо юу хийдэг хүн бэлээ би ч нэрээ багш шүлүү гэл тий эсвэл би ч нэрээ ийм албан тушаал хардаг хүн билүү бусад хүмүүс намайг харж байгаа юу гэж бодох ингээл ингээ өөрийгөө бариад байвал тэнд чинь энэ нь бол ухаан биш энэ бол зүгээр л эго ч нь л тэгдэг байхгүй эго ямар нэгэн дүрд бид нэр хүлж байгаа түнсэж бид нар өөртөө хороо байж чадчих байгаа юм биш байхгүй нөгөө зүр сэтгэл нөгөө жинхэнэ гэгэрэл чинь тэнд байдаггүй байхгүй. Тэгээ угаасаа хамгийн эгоны хамгийн төгс ажил улс төрчин ажил гэдэг. Хамгийн төгс ажил нь. Улс төрчийг харах юм бол те нэг л их чухал юм яриа ном хаялцаал хөмсгөө зангитаал маш сериус нухацтай байдаг те пүүст. Тэр бол яг эгоны яг хамгийн төгс жишээ хамгийн төгс ажил нь улс төрчин ажил гэдэг. Тийм. Гэтэл бид нар зүр сэтгэл рүүгээ орох тусам ёстой нөгөө жинхэнэ өөрийнхөө тэр гэгэн чанар руу төхөөд эго нусаа мултрах тусам яадгүй гэхээр бид нар илүү их гоо сайхантай болдог, илүү их урлаглаг болдог, илүү их гоё одоо ямар ч тийм гоё мөрөөдлийн төсөөлөл юм болдог. Илүү их гоё хайрлаг болдог. Нэгүсэлтэй болдог. Түүнээс биш ингэдэг тэгдэг гэх тийм философи биднээс гарахгүй байх нь шүү дээ. Философичд болохоор угаасаа гэгэрлийн одоо нөгөө талын хүмүүс гэдэг байхгүй. Одоо муудалж байгаа юм биш яг нь бас нэг талаар тийм хүмүүс байх нь зүгээр л дээ яг тийм өөрсдийнхөө сонсон амьдрал. Гэтэ философичдыг харахаар ер нь ингээд гэгэрэл рүү биш эгогоо хөгжүүлсэн хүмүүс. Нөгөө тарих гэдэг юмны мөн чанарыг хөгжүүлсэн л хүмүүс байгаа байхгүй. Тийм байд. За энэ дээр асуух юм байна уу? Зүр сэтгэлийн нэг тал дээр та нар ер нь зүр сэтгэлээ ер нь нээж гин үү? Яасан ч юм баярлалаа тэнцвэрсэн. Байхгүй. Төрөлхийн дотгошоо хүн гэж байхгүй. Бид нар яг өөрийнхөө мөн чанар руу орчих нэгддэг юм билээ. Би ч айгүй дотгошоо хүн байсан шүү дээ. Тэг хинт ч юу ч ярихгүй. Тэгээ манай гэрийнхэн тэгээ хамаатан садаа ингээд намайг амар дуугаа. Тэгээ айгүй томоотой гэж л хардаг. Тийм. Гэтэ яг үндэ тийм ч л байхгүй юу. Зүгээр тэг хаагдцсан байсан. Гэтэл бид нар яг ингээд зүр сэтгэлээ нээгээл ирэхээр бид нар ингээл улам миний чанамаар санагдаал, улам хайрламар санагдаал, тий? Улам тоглож наадмаар санагдаал. Одоо Клабхаусыг би ярьсан шүү дээ. Клабхаус дээр анх за одоо нөгөө орсон өргө муулах чинь нөгөөдөл нь сонсчихвол YouTube дээр үзсэн чи манай өргө мууллаа гэдэг. За яг гэхдээ би яг энэ боломжийг цавшаа нэг далимдуулаад үннийг хэлчихье шүү дээ. Ухамсарын сэрэлтгээ өрөө байгаа та нар мэднэ Клабхаус ордог юм. Тэр өөр бас ингээл бадам мадамгийн өрөө байгаа заяа. Яана одоо муулс ирэхт орчихно. За тэд нар нөгөө бусад өрөөний багш нар намайг сонсчихоо дээ. За яах вэ тий. Намайг тэгтээ тооц сонсохгүй яах вэ. Тэг ингээд надад яг ямар мэдрэмж төрсөн би яг сэтгэлээ нээх гээд аахгүй юу. Тэгсэн чинь ингээд амар хаагдмал байсан. Би тэр өрөөл орсон чинь юмны ингээд энерги мэдрэгдэн штэ. Хичнээн ингээд би биеэр ороогүй ч гэсэн тий. Тэр нэг ингээд утсан дээр олон хүн байгаа намайг сонсоод байгаа нь бас харагдаж байна. Гэдэг чинь энерги мэдэрч л байгаа байхгүй. Тэгэл тэр өөр ингээд янз бүрийн ингээд сүртэй нэртэй өрнөд байна тий бөөнрийн ордог өрөө. За тэгэл бодтой
будтай юу ухаа тэ хоосон чанараа онол ярьдаг өрөө ухамсарын сэрэлтээ өрөө гэж хүүстэй нэр орхоор бөө гөрөө гинт нь багш нар ингээд баг бэждэг цай. Тэгээ би орхоор ингээд би чөлөөтэй ч бүр ингээд тэ нэг жоох юм ярахаар баг ингээд загнуулаад зодуулаа хөөгдөх гэдэг юм шиг санагдаад айгу ингээд бүгд ингээд айгу гой намтай тэ энэгүй тэргүй гэл тэ бүр ингээд дөнгөж 35 6 хүмүүс идэг чинь тэргүй энэгүй гэл тэ энэ ламтаа тэр багштаа ингээд яа би тэр өрөөнөдөр орох ингээд амьсгал ингээд тавчтаа тий тий баг чанга амьсгалч юм бол загнуулах гэдэг юм шиг санагдал яг тийм мэдрэмж. Тэгээд үүний цаана юу байгаа гэхээр бид нар гэгээр л ном ярьдаг. Ярьж байгаа юм сонсоор маш тий гоё гэгээр л ном яриад маш зөв юм ярил тий бурхан минь эго гэдэг чинь юм байдгийн шүү гэл тий. Гэтэ яг үндэ тэр биш аахгүй юу. Тэр зүгээр тархины эгогоороо гээрл гэдэг юм хайж авахаараа ингээ нэг хит ингээл намтай хит баригдсан. Тэгэл орж ирэхээр яагаад минь тус мэдтгүй юм гэл те. Яагаад ингэж байгаа ингээл тоглож маазрахыг хүртэл ингээд барьт ингээд хаацсан. Хүмүүс чинь ингээд би тэгтээ яг ингээд мэдгүй ингээд ороод яг ухамсарын сэрэлт дүүрэн тамааг урилгаар уулна оруулсан аахгүй юу? Яриа өгөөч. Ингээ өргөдөж оруулж чад. Тэгээд би өөрөө гой байх гэхээр ингээд за одоо чимээг божир одоо энэ ярина гэдэг ч юм те. Ингээд жоох юм ярих миний ингээд зүгээр чөлөөтэй байдлыг ингээд хязгаарлаадсан аахгүй юу? Тэгээ би тэр нь бүр хаяа те. Зүгээр би өөрөө ярьчаа гэд. Тэгээ ярьсан. Тэгсэн ч хүмүүс жоохон хүлэн зөвшөөрсөн юм яасан тэгээ ярьсан. Тэгээ яг зүгээр ингээд чөлөөтэй байгаал хүснээрээ байгаал ингээд яг зүрх сэтгэлээрээ байх гэхээр тэр өрөөнүүдэд боломж олдохгүй байгаа байхгүй. Тэгэл яг та ингээд ийм ч намтай байх хэвээр, ийм ч ёс суртахуунтай байх хэвээр, ийм л ухаалаг байх хэвээр гэл яг л ингээд нэг тийм мангартын сериусны тий ингээд би ингээд ийм намтай юу за мэдгүй яг тэр мэдрэмжийг юу гэж тайлбарлах юм мэдгүй ямар ч л гэсэн тийм мэдрэмж төрдөг. Одоо жишээлбэл ингээд та нар ингээд хурлын танхимд ингээд өөртөө орсон байна гэдэг төсөөлтөө. Тэгээ ингээд бижак костюмтай тий амар сүртэй ингээд хүмүүс ингээд хурал хийж байна. Тэгээ би нэг гадны хувцастай ингээд ороод ирчихэн штэ. Та нар хэцүү байдалд орноо да тий ингээд нэг пололцсон юм шиг яана гэлтэй юу болоод байна. Яг тийм мэдрэмж авч байгаа байхгүй. Тэгээ дахиад нэг өрөө нэгцсэн сүнслэг гэдэг өрөө. А тэр өрөөнд болохоор бид нэр дандаа тоглодог ерөөсөө. Тэгэл гарчгаа 9 шидээр өгөөл тоглоод хоорондоо юм таалцаж тоглоод ингээл уулын тэр чинь нөгөө юуны л өрөө штэ. Тийм бас л ухамсарын сэрэлттэй холбоотой дандаа ухамсарс ирсэн сүнслэг хүмүүс ордог байхгүй. Гэтэ тэр өрөөнд тийм эготой эгоны юм ярихаар ингээд шууд мэдрэгддэг учраас битгий наад ярих хэрэгцээ те юмыг ингээд битгий хүндрүүлээд хүндрүүлэх чи эгоных нь хөнгөн байх нь зүрх сэтгэлийнх юм а бид нар зүрх сэтгэлээрээ байх гэж энэ өрөөнд орж ирдэг. Бид нар хэрэлцэн чамаагүй муудалцсан чамаагүй те хоорондоо буруугаар ойлгоцсон чамаагүй бид нар зүрх сэтгэлээ нээж хөнгөн байдаг. Яг хүүхдүүд ороод ирсэн юм шиг байдаг. Тэгэхгүй хүмүүс ингээд андуурч орж ирэл нөгөө нэг философо яриад те нөгөө нэг космон чанарын онол молоо яриач гэдэг юм уу ингээд хүндрүүлээд эхлэхээр ямар мэдрэмж төрдөг гэхээр биднэрт яг ингээд яг өрөөний үндсэн гişүдтэй бол ингээд амар тийм хүнд те нэг ингээд дарцсан мэдрэмж өгөөд өгдөг. Тэгээд за наата болооч эсвэл бид нар зөв өөрөө гарчдаг хгүй. За энэ хүнийг ярьж дуусна дараа ороо гэх. Тэр өөрөөсөө бид нар өөрийгөө нөгөө зүрхтгэлээ нээхгүй байх тусам зүрхтгэлээ хаалттай байлгах тусам нөгөө талаараа эго гэдэг тархичин илүү хөгжөөд тэнгуүтээ философик болчдөг те. За амьдрал гэдэг чинь ингэдэм а тэгдэм а наа чи ингэдэг тэгдэг гэл. Тэгэл жоохон хөгжилтөөл жоохон маазрах гэхээр яадгүй гэхээр та нар одоо яагаад байгаа болооч мэлооч гэл те. Нэг л ингээл юм ингээд хөшүүн байх гэдэг. Тэгээ бид нар чинь тэр өрөөнд ингээд тоглоод би биний хазуурыг ингээд солиод маазрал ингээд тоглож болохоор нөгөө нэг бусад өрөөний хамчин те хальт орж ирсэн та нар амар сайн ингээд загинж мөнөл те та нар яхаар орж ирэхэр мэдлэггүй зэнтэлгүй ч гэдэг ч юм аа наацхан тэнгүүтээ ингээд зүгээр тоглож молол маазарч яах тэрийг амар хүн дээр эгогоор амар хүн дээр тусгаж аваад гэсэн шид болгоод иймэрхүү хүн байдаг хгүй. Гэтэ явж оч хараа бяцлагдаг хүмүүс илүү их эготой байдаг. Яг үннийг хэлээ. Одоо энэтхэг тэмч сургуульд явлаа, энэтхэг тэмч бяцлагд явлаа. Ингээл харахад байна шүү дээ те. Бараг тэрний оронд бараг нэг манай Оошо багш нь хэлсэн айгүй гоё үг байдаг хгүй юу. Гинтэнтэй байснаас гинтэнтэй байсан дээр гэдэг. Энэ юу хтэн гэхээр бид нар илүү их гэгэрл хөөжингээл те илүү их бяцлахал хөөжингээл явахаараа нөгөө талаараа нарийн эго хөгжчихдөг. Би бяцлахдаг хүн гэл те би ёс зүйтэй хүн би бяцлахдаг хүн гингүүтээ тэр нь нөгөө нарийн эгог нь хөгжүүлчихдэг. Тэгээл нөгөө нэг хувц сунар нь өөрчлөгддөг ч юм уу нэг л те байгаа байдал яриа марин гинт өөрчлөгдөөл би ном мөрөн одоо шашин хөөж байгаа эсвэл гэгэрл хөөж байгаа би ийм зингингүүтээ хит нөгөө нэг дүртээ ороод эхэлдэг байхгүй. Эн чинь яаж эн чинь зүрхэн хүртнэс тийм гардгүй штэ.
Бид нар хараа зүрстэл рүү ороод зүрх үүртээ нэгт юм бол тэнд хүүхэд байдаг байхгүй юу? Хүүхдийн энерги байдаг. Тоглодог, нааддаг, хайрладаг, өөрөөхөө байдаг тий маш гоё бүтээдэг, урлаглаг. Бидний их сурвалж тийм. Бидний их сурвалж хизээж бид нар тэгэл амьдрал гэдэг чинь ийм байдгийн, тийм байдгийн гэсэн хүндрүүлсэн юм биднэрт мэдрүүлдэг. Тэнд маш гоё их хайр, маш гоё чөлөө, тэ дээрс нь бэлэг ухаан байдаг. Мэдээж бэлэг ухаан байдаг. Тэг түнсэж эгоны тархины янз бүрийн тийм философи байдаг байхгүй. Яг зүрхсэл рүү бид нар орох юм бол. Яг та нар яг миний саний ярьж байгаа юм мэдэрч ирсэн юм байна уу? Яг тийм байдаг байхгүй юу? Одоо яг ингээд эгоны юм зүрхсэлийн гэдэг чинь шал өөр. Тархинаас гарч байгаа юм дандаа юмыг хөндрүүлдэг. Та нар хүнд эрчим энерги, хөнгөн эрчим энергийг мэдэрч байгаа шүү дээ, тий? Энэ нэг хүнд эрчим энерги байдаг. Инхээр эрчим энерги хөнгөн байдаг гэдэг яаж л 6 дахь мэдрэхүүгээрээ эрчмийн хүнд хөнгөнийг мэдж байгаа. Гэтэл тархины эрчим, эгоны эрчим хөндрөө явцдаг. Юм болгоныг хугацтай болгоод, юм болгоныг хөндрүүлээл, тий? Гэтэл яг зүрх-сэтгэлийн эрчим бол маш гоё баяр баясгалантай гэгээтэй, хөнгөн, хөгжилтэй, хүүхчиг, ийм гоё хөнгөн байдаг. Гэтэл та нар байгалыг хараад үз. Орчлын ертөнцийн бүтээлийг хараад үз. Тэнд ямар ч хүнд эрчим энерги байдаггүй. Бид нар байгалыг хараад улам гоё хөнгөрдөг. Бид одоо байгаль гэдэг чинь тэр чигтээ тий их сурвалж юм. Бас гоё бүтээл штэ. Байгалыг ингээл харахаар, тэнгэрийг харахаар өнгөн ч гэсэндээ ямар гоё хөнгөн юм бэ. Тэ энэ шуунууд тэгэл тэр голын урсгал, тэр уул хангаа нурууд тэнд ямар ч хүнд энерги байдгүй. Тэр бүгдээрээ гоо үзэсгэлэнтэй байдаг. Бүгдээрээ хоорондоо үнэхээр сонсож чадчихвал тэнд дуу хоорыг шилж идэг. Харж чадчихвал тэнд уран зургууд бий болж идэг. Мэдэрч чадвал тэнд хайр сэтгэлүүд явагдаж идэг. Эрэгтэй эмэгтэй хоёрын бие биендээ дурлаа тэмүүлж байгаа тэр гоё мэдрэмжүүд тэр байгалаар нэг явдаг. Гэтэл тарих эго гэдэг юмнаас тийм хүндэрсэн юм орж ирдэг байхгүй. Тэгээ одоо ингээл яагаад одоо манай зарим ингээд бясалгалж явдаг хүмүүс хилдэг байхгүй юу? Одоо заахаа өөрөө жоохон магтчих шүү дээ. Бека ингээд надад нэг юм ингээд таалагддаг гэж аахгүй. Тэд нар яах вэ? Ингээд хөвчлэн нэг багш магш хичээл гэх юм цутаадаг хүмүүс байдаг байхгүй. Яасан гэсэн ч тэгэл нэг гэрэл ярахаараа ингээд энэ чинь нэг ингээд улаан юм хатгачаал. Нэг юм ячаал. Тэгэл энэ чинь ингэдэг тэр чинь тэгдэг ингээл те нэг амар ингээл тийм байдгүй чөлөөтэй байдаг болохоор бид нар ч гэсэн ингээд гоо чөлөөтэй байж чаддаг. Тийм учраас ингээд яг чин сэтгэлээс ингээд найзалж чаддаг гэж байгаа байхгүй юу? Би яг ингээд байнга ирдэг хүмүүстэй ус найзад болчтгий. Тэгэхгүй тэгэл би ингээд багш чинь ш тэгэл те нэг хөндлүүлэх гээл те яах гадаад тэгдэг байхгүй юу? Тэгээ ингээд угаасаа зүрх сэтгэл нэгдээд ирэхээр бид нар хайрлал, найзлал, чин сэтгэлээсээ гоё найзлал, чин сэтгэлээсээ хайрлаад эхэлчихэж байгаа. Гэтэл нөгөө багш гэж нэг хаалт тавиал те ийм юмны багш гэж нэг хаалт тавиал эсвэл ийм албан тушаалтай ч гэдэг юм ингээ хаалт тавиад ирэхээр энэ хаалт чинь хаанаас гардаг нөгөө эгоноос л гардаг байхгүй. Зүрх сэтгэлд бол тийм хаалт байхгүй шүү дээ. Тэгэхээр өөр нь ингээд заавал бид нар ингээл бясалгал гэхээр нэг юмны философи яриад амьдрал гэдэг чинь ингэдэг ингээл те ийм байх ёстой гэл ингээл нэг хүнд сэдв рүү орох ёстой гэж. Тэрний онд зүгээр хэдүүлээ гоё дуу дуулъя л та. Тэрний онд зүрхтлээ нээж гоё баярлая л та. Тэрний онд гоё бүжиг бүжиглэе л та. Тийм л байдаг. Яг жинхэнэ гэгэрсэн багш нар бол тийм хөнгөн байдаг хгүй юу. Дуу дуулаад бүжиглээ зарим нь баг хажуу талдаа нэг хідэн юу тавьсан те. Бидний лох шар ариг марга тавьсан те. Сайхан дуу дуулаад бүжиглээл инээж ханаагаал ингээл явж байгаа. Тэгээ яагаад энэтэг кинон дээр зодооны кино хүртэл дуу бүжигтэй болгодог гэж бодож байна. Энэтэг улс те төд улс ч угаасаа тийм шашинлаг штэ. Олон гэгэрсэн багш нар байсан. Тэгээ тэд нар чинь бүх юмыг дуу бүжигтэй хослуулдаг нь болохоор угаасаа тэр нөгөө нэг шашныхын тэм суулгаж өгсөн одоо нөгөө зүрхсэтгэл рүү ойртох тусам урлагтай ойрхон бурхантай ойрхон байдаг те. Урлагтай ойрхон хүн зүрхсэтгэлтэйгээ ойрхон хүн хөнгөн энергитэй байдаг хүн. Гэтэ тэргүй бид шууд зүрхсэтгэлийнхаа нөгөө нэг зүрхүүрт нэгдэл бүх юмаа ингээд их сурвалжтайгаа холбогдчихдаг. Их сурвалжтайгаа холбогдоод бид нар дээд язгуур дээд битгээ холбогдоод явал бид нар улам хөнгөрөөл, улам хөгжиг болоод улам хайрлал болно гэхээс ш улам ухаантай царайлал тий улам бусдыг загнаал ингэдгийн тэгдгийн ингээл ийм байдгийн тийм байдгийн ингээл загнаал явахгүй байхгүй. Тэгэл явж ил уучлаараа энэ бол гэгэрлийн зам руу биш эго нөхөр зам руу нөгөө хаалгаар явцсан байна л да ойлгочих. Тэгэхгүй зарим багш нар чинь загнаад идэх байхгүй тий та нар юугаа мэдтiin ингээл тий өвгдээц чи ингэсэн өвгдээц чи ийм байсан гэл тий өвгдээц чи ингээл тэгэл эсвэл та нараас ийм зарлиг бууж ирчин
Та нар одоо бараг сүгдөө зарилгаа тосч чамаа гэл те. Эн чинь болохоор гэгэрл бишээ уучлаарай. Нөгөө талын хаалхын хүн байна. Тэг гэгэрсэн тэр гэгэрл рүү орсон маш гой хүүхчиг өөр ингэж хүүхчиг болсон байдаг шүү дээ. Яг гэтээ би одоо бодоо агшиг амьд сэрүүн багт нь хажууд нь сууж үтсэнгүү. Оошо багшиг амьд сэрүүн багт нь хажууд нь сууж үтсэнгүү те. Ялбаа багшиг амьд сэрүүн багт нь хажууд нь сууж үтсэнгүү. Гэхдээ тэдний түүх намтар гүр дуулал сургаал номлын уншихаар маш гой хөнгөн байдаг. Маш гой хайрлаг, маш гой нэгүүлсэн байдаг. Хизээш тэд нар инг өстой, ингтэг би багш чинь байна гэсэн хандлага гаргадаггүй. Маш гой хөнгөн хайрлаг байдаг. Хизээш тэд нар амьдрал ингэдэг тэтг гэсэн философик байдаггүй. Хизээш тархины юм ярьдаггүй. Харин ч та нарын тархинаас гараа зөрчил рүү ороо гэж маш гой хайрын хэлээр ярьдаг байсан байхгүй. Ихгүй тэгэл загнаал те аймаа нухацтай юмараа л та нар өстө юугаач мэдгүй байж мэж гэл те загнаад 9 шидээр нь ингээл явж ивэл тэр бол биш, тэр бол гэгэл биш, тэр бол их суралж биш, их суралж тийм байхгүй. Үнэхээр чин сэтгэлээсээ мэдэрсэн хүн бол ойлгоно. Миний юу ярьж байгаа ойлгоно сэтгэлээсээ мэдэрчиж. Тийм. Би та нарыг шахахгүй. Та нар өдрөө болгон бяцлаглаа хийгээл те. Та нар байнга хичээлээ сонс гэл би та нарыг юусоо шахахгүй. Та нар зүгээр сэтгэлээс сонс. Бяцлал хиймээр бол хайраар хий. Хичээл сонсчвал хайраар л хий. Зүгээр л тийм гой хөнгөн холбогдоо. Хүсгүй бол зүгээр та нар амтаж амар те. Хүсгүй бол зүгээр болчих. Ямар ч шахалт дарамт үзүүлэх хэрэггүй. Гэтэ тэргүй бид нар багасаа шахалт дарамтанд өссөн. Нөгөө эго гэдэг чинь биднийг яасан гэхээр ийм ч амжилт үзүүл, тийм ч гавьяа шагналаа, тэгж ч мундаг бай. Тэрний хүүхдээс сайн бай гэл те хажуудгаасаа сайн бай. Өрсөлдөгчөөс эрт бос. Тэ хүмүүс ингэ яваад байна. Хүмүүс ийм мөнгө төрөхтэй албан тушаалтаа яваад ингээл товт нөгөө эгоны үзлээр ингэ бөмбөгдүүлсээр агаад бид нар өөрөөрөө байхаараа ингэж гой дөрн ингээд өөрөөрөө л байх нь гой жаргалтай байна гэдэг мэдрэмж холдсон байхгүй юу? Тэгэл бусны ингэж авч байгаа чи би арчаагүй байна гэл нөгөө нэг бусдын эгог даах гал ийм л юм суулгасан. Тэгээ бид нар зүгээрээ та нар яг одоо байгаадаа хангалттай сайн байна. Та нар улам хичээл улам мундаг болох шаардлага байхгүй. Эхний ээлжинд. Зүгээр л та нар өөрсдөө эхний ээлжинд хүлээн зөвшөөрч би хангалттай сайн байна. Гэтэ тэргүй би өөрөө бурхан те миний бурхан чанар дотор байгаа. Би зүгээр л тэрийг төр зүр мартцсан байгаа. Зүгээр л хаалгуулсан байгаа. Би хангалттай сайн байна. Би хангалттай мундаг байна. Тэ яг одоо би хангалттай төгс төгөлдөр байна гэдгээ та нар чин сэтгэлээсээ бүрэн дүрэн ойлгож хүлээн зөвшөөрөх юм бол тэр цагаас эхлээд та нарын дотоод хөгжил явагдана. Тэр цагаас эхлээд та нарын зүрхэн үрд нэгдэнэ. Зүрхэн үрдээ нээжж л бид нар жинхэнэ их сурвалжлуугаа ойртно. Нөгөө гэгэрл гээд байгаа амруу чинь бидний ухамсар баг багаар тэлж очно. Энд чинь зүрхэн үрдээр дамждаг байхгүй юу? Тийм түүнээс 9 шидийн юм тархиугаа нэмж оруулаад ахиж сургалт авал академик сургалт авснараа очихгүй штэ. Тэг тусан бид нар яг руугаа ороод улам төөрөлдөнө. Одоо блокноос гарыг тий өөрийгөө байгаагаар нь хайрлаа зүгээр би одоо байгаараа би төгс. Одоо би байгаараа хөөрхөн. Тий буцаад хүүхэд болъё. Буцаад зүр сэтгэл рүүгээ очие. Амархан буцаад уйл хөдөө уйлдаг болчих хэл гэсэн үгээ хэлдэг болчих. Тэгээл нөгөө нэг юм болгоныг нуруунд дээр ингээл аваал тий өчнөө бол ачаад хийгээл ингээл хуцтай зариулаад буур сүртэй зариулаад ингээл бусд намайг харж байгаа юм чинь ингээл бие барайл ерөөс. Ингээ зүгээр хитүүлээ болчих ихнээ л чинь дараа нь угаасаа гэгэр мэгэрл заяндаа ирчин. Зүрхэн үрд нэгдлээ угаасаа дотоодоос сургалт аваад эхэлчихдэг байхгүй. Та нарын дотоос нүс чинь хичээл өгөөд эхэлчин. Тэгэл бэжидэл нэрэ тийм энэ мэдрэмжийг хилээдсэн юм шүү дээ. Эн чинь юм байна штэ гэж бид нар 7 хоног л болгон өөрхийн дотоодоо суралцдаг байхгүй. Багш нар чинь дотоодд ч юм байгаа. Яад л тэр өөрсдөө бидний нөгөө гэгэрсэн хулбар буюу бидний дээд бичин бидний зүрхэн үр дээр дамжиж биднэрт юмаа мэдрүүлдэг, юмаа ойлгуулдаг байхгүй юу? Түнсч тархиар дамжилт биш штэ. Тархиар янз бүрийн бодуулаад ингэж байна. Нөгөө телепатлог байдлаар буюу дотоод мэдрэмжээр ингэж биднэрт юмаа ойлгуулж мэдрүүлдэг. Тэгэхээр та нар зүрхэн үр дээр нээя. Би өөрийн дотоодоо би хэн гэдгээ танимаар байна, хэн гэдгийг мэдмээр байна. Ингээд өстой нөгөө гэгэрл гэдэг юмруу чинь хуу та нь ормоор байна гэж зүрхэн үрт чинь та нар хаалга байх болно. Тэгээ зүрхэн үрдээ нээх юм хийгээрэй. Дуулжээ, бүжиглжээ. Хайрлжээ, дурлжээ. Одоо телефон дурлал мурал балан юм яриад байгаа юм. Тийм шүү дээ. Гүйстэй. Уучлаарай би нөхөртэй их нэртэй юм дурлал мурал. Яг тийм яриаггүй л дээ зүгээр. Яагаад дахиад их нэртэй дурлаж болохгүй гэж, яагаад дахиад нөхөртөө дурлаж болохгүй гэж те. Ганц би хүмүүс нь яагаад өдөр алга өөр хүн дурлаж болохгүй гэж. Энд чинь сайхан мэдрэмж ахгүй юу? Тэ? Энд чинь сайхан мэдрэмж. Яагаад бид нар байгалан гоо сайхан дурлаж болохгүй гэж те.
Яагаад бид нар кино үзээд киноны гол дүрийн залууд дурлажлахгүй гэж. Энд чинь тийм гоё зүрхүүрдэг чинь нээж өгч байгаа байхгүй тий. Яагаад бид нар клип үзээд тэр сайхан залуудаас дурлажлахгүй гэж тий. Ирчүүдний театр сайхан хүүхэнд дурлажлахгүй гэж. Энд чинь бидний зүрх сэтгэл рүү л ойртуулаад байгаа юм. Тий маш гоё дуулаад маш гоё бүжиглэлтэй. Биднэрт бүгд тийм урлагийн юм байдаг. Угаасаа бид нар урлагаар бүтсэн учраас дөрөв бид нар урлагаар бүтсэн учраас бид нар сэтгэл зүрхээрээ байж бол угаасаа л гоё дуулна гоё бүжиглэнэ. Ерөөсөө битгий санаа зов муухай сайхан юм гэж байхгүй юм чинь. Харин бид нар хэр их ингээл гоё дуундаа ороод тий маш их гоё асарсан мэдрэмжийг аваад гэл нөгөө юу яа тийм дөө угаасаа нэг заавал нэг эрэгтэй эмэгтэй хүн дурлсан дурлаагүй зүрхсэтгэл нэгдэд ирэхээр яг дурлах үед ямар мэдрэмж авдаг тэр мэдрэмж чи сэрэгдэг байхгүй юу? Асар их хүч бууж ирэл ингээл чэйзнээс ингээл гэрэл цацраал, солонго цацраал тий. Эм орол, жинхэнэ утгаараа эм орол та нар. Эм орж байгаа бол тултал эм ор тий. Тултал эм ор тэгжиж хүн амьд явсныг мэдэрдэг байхгүй юу? Зүрхүүр чи нэгж бол тэр эм орол нь хүртэл бодтой гэдгийг. Уурлах нь хүртэл бодтой, цөхрөх нь хүртэл бодтой. Яагаад байжлахгүй гэж тий. Яагаад уйлаал ингээл эм орол тий. Бороо моронд ингээд гар зогсоол яагаад байжлахгүй гэж. Тий. Яагаад эм оруулдаг дуугаа сонсоод эм орчлохгүй гэж. Би хаяа тэгдэг байхгүй ингээд хитрхээ нөгөө нэг тархиараа ингээд яваад байгаа юм шиг санагтахаараа жоох юм ингээд 2 3 өдөр жоох юм бодохоор одоо шууд анзаарч байгаа шүү дээ. За өнөөдөр би ингээд тархиараа явчлаа шүү. Одоо жоохон зүрхсэтгэл рүү орё хөө гингүүтээ хамгийн эм оруулдаг дуугаа тавил хамгийн эм оруулдаг киногоо тавьчин заяа. Тэгээл чи хорвоо тий хүний зовн хэлсэн цаад голоогүй юу гэлтэй. Яг тэгдэг байхгүй. Тэгээ бүр ингээд зүрхсэтгэлээсээ эм орч чаддаг. Тэр маш гоё мэдрэмж. Тэгэл уйлах юу ч болоогүй те надад нөгөө уйлах ямар ч зовлон тохиолдоггүй л яг үнийг хэлээ. Гэхдээ албаар ингэж өөрийгөө эм оруулж уйлдаг байхгүй. Албаар эм оруулаад албаар уйлаад тэр кино минь үзэл те. Тэр нөгөө зүрхсэтгэл бүр ингэж хүндүүрийн минь ингэж бүр ухдаг тэр кино үзэл эм оруулдаг дуу муу ахин сонсоол нөгөө сэтгэлийнхаа өвдөлт байна уу, шаналл байна уу, дурлал байна уу, сэтгэлийн эсвэл баяр баясгалан байна уу те. Мөрөөдөл байна бүх юм руу нороод ингээл тэгээ тэр үедээ ингээл гоё орж ирсэн шүлгээ бичээл дуугаа дуулаад бүжэглээл ингээл ерөөсө босч нэг бүжлээл нэг хөвтөж зүрхсэтгэл рүүгээ нэг орж эм орол тий өдөржингөө тийм байдалтай болоод байж үзэлтэй. Өөр болохгүй бол нэг 100 г вайн уучих бүр болохгүй бол хэтрүүлж болохгүй шиг хэтрүүлэл жоохон буруу юм руу орч тий. Хэтрүүлэхээр гол зорилгоо мартчихдаг байхгүй. Тэгээд жоохон та нар тавигдах бах маадгүй. Тэгэл та нар тэр дуу муугаа тавиал тэр дуунаас бүр асар гоё өөр ингээд мэдээлэл орж ирдэг ш. Бид нар ч бүр клипийн үзээд өөрөө бүр тэр дууныхаа тий гол дүрийг хүүхэн болцсон юм шиг гэртээ ингээд бүжиглээл тий бүр ингээд тайзан дээр аав шиг бүжиглээл клипэнд орцсон юм шиг энд нуугдаж авал бүжиглж мүжлээл тий. Тэгдэж ш. Би багтаа яг тэгдэг байсан байхгүй ингээд энэ манай гэр бол яг миний тайз байсан. Яг ингээд нэг юм эсвэл нэг клипний нэг зураг авалт хийсэг гэсэн манай гэр. Тэгээд би өөрөө ингээд лаг ингээд гол дүртэн тоглож байгаа шнэ клипнийхаа тий. Одоо болдын нөгөө нэг сүүл нэг бол таандар хоёрын нэг дуу нэг дуу дан биш юу лээ. Бол таандар хоёрын дуу хилээч тий. Юу лээ нөгөө хин төгс нөгөө хин модуль төгс мөс тоглолцсон клипэнд нь. Яа тий. Нөгөө төгс модуль төгс тэгээд та нар нөгөө нэг чамтайгаан би саарлуу ниснэ лөө юу лээ. Нэг тэрнэл нэг стил нэг хайрын хүч цомгийн нэг дуу штэ. Тэр мэрэг чинь сонсоол тий. Би өөрөө ингээд тэр лаг хүүхэн болцсон юм шиг мэдрэмж аал тий. Бараг яа маа гэхдээ дотроо тий. Би хараа өөрөө над руу ингээд тэр хоёр залуу гүгөө таам шиг мэдэрч төрж мөрөлтэй дотроос өөрөө бүр ингээд гол дүрт нь орц тоглож байгаа байхгүй. Ер нь энэ бүхэн чинь маш гоё тийм урлаглаг юм байна. Олон та нар заавал та нар тий нэг заавал та нарыг очиод дуучин болоод клипэнд тоглох гэж хэлээгүй. Гэхдээ тэр дууг сонсоод зүрхсэтгэл рүү орохоор би ингээд аюу гоё ингээд тий болцсон тий. Тэгснэ ингээд болд молд ингээд надад зорил дуумууд тулж байгаа шиг. Тийм гоё мэдэрсэл би өөрөө би гоё штэ гэж үгээл тий нэрээ тийштэй гэл. Ингээд ерөөсө зүрхсэтгэл рүү ордог. Энэ бол би мөрөөдөлд амьдарч байгаа байхгүй. Би мөрөөдөлдөө маш гоё бодтой амьдарч штэ. Ингэж гоё зүрхсэтгэлээ нээлттэй. Тэгэхгүй айгүй та нар яг гэтэл тэгэхээр өөрөөс ичээд байна да. За балаа ингэж үгээл тий. Битээч зүгээр тех тусам бидний зүрхсэтгэл нээгдэж байгаа. Ингээд баг багаар зүрхсэтгэл нээгдэх тусам бид нэр тэр гой хуучны баг байхдаа тэр тоглодог байсан тоглоом тэд хоорондоо бид нар ингээд гой хүүхдүүд нуугдчих модод тоглох хэрэгтэй байхгүй уулна тий үнтэй боож моол
тийм гоё мэдрэмж ингээд жинхнээс ингээд нүдэ боохоор ингээд жинхэнэ яг ингээд адал давтал орсон юм шиг мэдрэмж төрөл нуудаж тоглохоор тий жинхнээс яг ингээд тагнуулын үйл ажиллагаанд орж байгаа юм шиг мэдрэмж төрөл яг бодтой байдаг штеп. Бидний яг дотор бол яг алаад байгаа байхгүй тий. Гаднаа яг хөгийн харагдаж болч. Дотроо л алаад байгаа байхгүй тий. Халахаг шиг юм шиг өртөлцөн юм болцсон тий. Яг дотроо тэр гоё мэдрэмжэндээ л бид нар байнга ба тэр зүрх сэтгэлээ нэгэд өгчих. Тэгхийн бол зүрхүүрт нэгтгэхийн хэрээр бид нар тийм олон хугацаа оруулаад тийм олон номын дуу сонсоод тийм олон бясалгаадах шаардлагагүй юм байна. Илүү их нэгдэх тусмаа бид нар илүү их дотоод зөнгөө авдгийн байна, их сурагчтайгаа ойртдог юм байна. Тэр зүрхүүр дээр дамжуул бясалгахтаа бид нар зүүн сонгоо илүү их мэдэрдэг юм байна. Тэрийг бол би яг ингээд өчтөр маш их мэдэрч байгаа. Яа би өчтөр нэг дуу сонсоод миний зүрхүүр бүг гэж шууд нэгтцсэн. Тэгээд хаалттай байсан юм биш л те. Би яг нэг гэж бас хэдэн жилийн хугацаа оруулсан юм. Тэгээд нээлттэй байсан дээр бүр илүү ингээд нэгтцсэн байхгүй. Яг тэр дууны ачаар штэ. Тэгээ би юу болоод нэ зүрхтэлч юу баха олон солонгороод байна гэл. Тэгэл зүрхтэл рүү орсон чинь бүх төрлийн мэдрэмж ингээл уйсаал яваад ах. Хэрэг зургаар илэрхийлдэг гэсэн бол ингээл солонгийн гэлүүд ингээл яваад ах. Бүх мэдрэмж байсан тэнд. Тэгэл би зориуд би өөртөө бүх ажлаа хайжгаад өдөржингөө хэвтэж тэр мэдрэмж рүү орсон. Тэр дууга байн сонсоод ирсэн. Ингээд маш гоё ингээд орж байгаа. За тэгэл та нар зүрхтэлийнхаа мэдрэмжинд орж ирэх тэнд дотоод холбоос чинь угаасаа холбогдсон байна. Нөгөө нэг миний дотор хаана байна гэж хайгаалсан тий ямар ч дуу орж ирэхгүй надад юм хэлэхгүй байна гэл тий би дотоотойгоо холбогдож чадахгүй байна гэдгийгсэн чинь яасан гэсэн чинь зүгээр л бид нар тэр зүрхсэтгэл рүү ороод тэр мөрөөдөлтэй амьдрал тэр зүрхсэтгэлийнхаа мэдрэмж рүү ороод хайрлал дурлал ингэх чинь бид нар өөрийн дотоод их суралцтайгаа холбогдож байгаа бас нэгэн хэлбэр ахгүй юу. Түүнээс ч заавал ингээд бясалгах суухаар нэг амар ухаантай юм бодогдол тий хааста ингэж тэгж яал нэг ингээд гинт нэг ингээд бэлгийн мэлмэ чи нэгдэг ч юм тийм юм хэлдэггүй маа. Тэ эсвэл нөгөө нэг амар далтын юм харж мараал эн чинь бол зүрхсэтгэлтэйгээ холбогдож ин гэсэн үг биш шүү дээ. Зүгээр л та нарын сүнсэнд чинь байдаг л нэг өгдөлчл нэгдэж байгаа болохоос биш. Өөр ахгүй өөр. Бид нар ингэж төөрөгдүүлсэн байхгүй юу? Одоо гэгэрцэн гэхээр л амар наадах та тий. Ингээд цагаан магаа хуцамсаал ингээд. Их гоё ингээд юм яриал. Тийм биш шүү дээ. Бид нар зүгээр өөрийнхөө хүүхдэрээ байж чадчихаа тохиолдол эн чинь бидний дотоод биегээрээ байгаа. Тэгээ тэр үедээ өөртөө ярилцсан. Чи юу хүсэж байна? Яаж ийн, ийж ийн? Одоо яамаар вэ? Чи энэ хороогийн энэ олон үгийг мэдэрч байна уу? Чи энэ орчлын ертөнцийн гайхамшигтай сайхан хайрыг мэдэрч байна уу? Чи энэ дууны хэмнэлийг яаж мэдэрч байна? Чи үнэхээр гоё мэдэрч байна уу? Өөртөө ярилц тий. Тэр хайртай хүнтэйгээ амар хайртайгаа ярилцж байгаа юм шиг өөртөө ярилцсан. Тэр үед чинь бидний зүрх сэтгэл нэгтцсэн байдаг учраас шууд холболт үүснэ. Хонгор минь хайрт минь гэл тий. Яаж ийн, юу хүсэж байна? Одоо яамаар вэ? Ингээд яг чин сэтгэлээсээ ярихаар шууд холболт ордог. За бясалгал хийгээд нөгөө тархинаас гарах гад зовоод ах юм байна. Энэ тархинаас чинь гарахад нь шүү дээ тий. Яг хөө ингээд амьсгал дээрээ төвлөр ингээд амьсгалын дасгал хийгээд суугаад байгаа шүү дээ. Тэр бол яг хөө нэг хэлбэр. Гэхдээ өөр олон арга байдаг. Тэр нь хөгжин сонсох, чин сэтгэлээсээ дуулах, чин сэтгэлээсээ бүжиглэх, хүсэл мөрөөдөлд орох. Энэ болгон чинь бид нар бас тархинаасаа гарч байгаа. Эгоноосоо гарч байгаа хэлбэр ахгүй. Дуулаал, бүжиглээл, инээгээл, наргаал тий. Энэ болгон чинь бид нар нөгөө нэг бодлоосоо бид нар гарч чадахгүй байна гэл тий. Бясалгал хийхээр төсөн шидэ юм бодогдоод ёо бас ажил бодогдоод ингээд бясалгал хийж чадсангүй гэдэг байгаа хүмүүс тийм арга хэрэглээрээ. Тэр хайр гэдэг юм руу ор, урлаг гэдэг юм руу ор, хүүхэд насныхаа хүсэл мөрөөдөл рүү жинхнээс ор, гоё юм бүтээ, зураг зургийн бүтээ тий. Ингэснээр бас нөгөө тархинаас гарч штэ урлаг гэдэг юмар дамжуулж, хайр гэдэг юмар дамжуулж, туслал гэдэг юмар дамжуулж тархинаасаа бид нар бясалгалын аргаар, бус аргаар бид нар шууд гарчиж байгаа байхгүй. Тэгээд тэр үедээ дотоодтойгоо ярилцсан. Шууд холболт үүсэж байгаа байхгүй. Маш гоё мэдж, гоё хайрын хэлээр, зүрх сэтгэлийн хэлээр бид нар сүнстэйгээ ярилцтыг. Түүнээсээ бидний дотоод дуу хоолой яг хүнтэй юм ярьж байгаа юм шиг тий. Толгой дотор ч юм уу чихэн дээр чи инглээ тэглээ гэх нэг бурхны дуу хоолой шиг сонсогддггүй ахна штэ. Зүрх сэтгэлийн хэлээр буюу телепатик хэлээр бид нар харилцдаг учраас нөгөө сэтгэлд чи ямар юм мэдрэгдэж байна, надад ямар юм ойлгох гад байна, намайг хаашин чиглүүлээд байна, намайг яа гэд байна. Шууд нээлттэй болцсон байдаг хгүй. Тэр гоё үрд чинь. Тэгээд харилц. Миний зүрх сэтгэлд намайг тийшин дагуулж штэ. Миний зүрх сэтгэл надад тийм юм мэдрүүллээ. Намайг ойлгууллаа. Энийг би ухаарч авлаа гэдэг чинь
жинхэнэ ухамсарт хэлж байгаа юм баггүй юу? Түүнээс ч тэр эгоны те нэг сүртэй те баахан тарин марин уушаалээ бурхан тэнгэр минь гэл. Эсвэл нэг ингэх ч ёстой, тэгэх ч ёстой гэл нэг тийм ухацтай, нэг амар тийм намтай ч тийм үү. Юу гэж хэлмээр те баахан ёс жай, ёс дүрм тийм ухацтай юм бол биш. Тэр чинь улам зүртэл хаагаад байдаг байхгүй юу? За ер нь гол санаагаа зөндөө ярьчлаа. Та нарт асуухан байна. Тэр хамаагүй шүү дээ. Чамайг одоо гудамжинд дуулж бүжлээгээд аж шоронд хийчихгүй юм аas тий. Тэгвэл тэгэл болох шүү дээ тий. Би өөрөө багшаахгүй юм. Хүүхдүүдийг харахаар одоо жишээ одоо яндар байх өөрөө анги хүүхдүүдийг амар хайр байдаг байхгүй. Өөрөөр хахаад амар хайр өрөх хэрэг өөрөө төсөө өгч. Уна хаана нэг бүр тоо доргоор өгдөг шүү. Ингээд байхгүй тий цаараас ингээд ангийнхаа хүүхдүүдийг хараад баярлаад. Яс сая чиний ясас бодоод жоохон нэгж байгаа юм гэж. Чичиг нэг хөөгөө хараад яа занчаад араас нь амар амтгаас юм. Одоо юм болгоныг ч гоё урлагаар таашаал та. Хүүхдүүд бусад хүмүүсийг хараад гэсэн тэгж гоё хайр ундардаг байхгүй юу? Яг зөвхөн ингээл нэгт тусам те надад бүр муухай аашилж исэн хүн ч гэсэндээ те эргээд бат би ингээд хайрладаг. Заавал ингээд яг нялх хүүхдийг хараад хүн болгоны зүрхнээс хайр ундардаг л та. Ямар хөөрх юм бэ, идүүтэй юм бэ гэл. Том хүнийг хараад гэсэн тэгдэж штэ. Насан турш хүнийг хараад хүртэл дотроос ингээл хайр ундраад нэг гоё хайрламар санагдал тий. Ээжгээ хайрламар, дүүшгээ хайрламар, хүүхдчгээ хайрламар ч юм уу тий. Эсвэл нэг найзшгээ хайрламар. Яг хайрламар санагддаг. Тэгэл годомжинд явж байгаа амьтдыг хүртэл хайрламар санагддаг тий. Цэцэг тэгэл годомжинд явдаа тэр цэцэг модыг хүртэл хараад гоо сайхныг мэдэрдэг байхгүй. Энэ мод ямар гоё юм бэ гэл тий. Тэр модны үнэр, тэр модны ингээл хилэмж ингээл маш гоё үзлэн төгөлтөр эмэгтэй шиг харагддаг. Удамжны мод хүртэл. Нарыг харахаар бас маш гоё тий. Тэгэл үүл мүл тэнгэрийг харахаар тэнд яа бүр ингээд урлагийн ингээ музей шиг тий. Тэр үүлний хэлбэр нарны тусгал төгс төгөлтөр харагддаг байхгүй. Тэгэл тэр болгоно бид нар эргэн тойрноосоо урлагийг мэдэрч जैन хүмүүсийг хайрламар санагдж байна гэдэг чинь зүрхүүр нэг тэр тэгдэм байлээ. Урд нь бол яхтай нар угаасаа л тий нэг юм шар юм байсан тий. Бөөрнгийн. Энэ артлын уулж яхтай ингээ нэг уул гэхээрэл нэг юм байдیں۔ Нэг үйл заа нэг бороо орчин заа нэг цас орчин да гэл тий. Нэг юм мэдэхгүй шүү. Гэтэл зүрх сэтгэл нэгдэт тэгэхээр ингээл үүлийг хүртэл харж бишрээл гэл тий. Жинхэнэ урлагийн бүтээл байна гэл. Шууд тэр чигтээ битүү галерей байгаа шүү ерөөсөө 90 тойронд. Зүгээр өмнө ерөөсөө ингээд анзаардаггүй байсан юм өртлөө ямар гоё үзлэнтэй байсан бэ чинь гэл тий. Бүр ингээд урлагийн хүмүүс гэхдээ илүү нөө зүрх сэтгэлтэй ойрхон байдаг шүү. Яагаад гэвэл урлагаа онгод орно гэж ярьдэн шүү. Тэр чинь яадаг их сурвалжаас шууд бүтээлүүд илэрдэг байхгүй. Шууд өөрийнхөө дотоодтойгоо шууд холбогддог учраас урлагийн хүмүүс илүү их нөгөө ойрхон байдаг. Өөрийн нөгөө их сурвалжтайгаа шууд амжилт хийдэг учраас бид нар чинь шууд дуулж эхэлдэг, шууд бүжилж эхэлдэг. Тэ? Гэтэ нөгөө зарим хүмүүс жоохон тархиараа яах гэдэг юм лээ, урлаг бүтээх гэдэг. Тэр нь яг нөгөө хиймэл оюун ухаан шиг бит сонсчол за битийг ингэж хийдэг гэх нөгөө зүрхтлээс нь гарахгүй тий тархиараа баахан бит сонсож бит бичдэг. Тэгээ баахан шүлэг уншчаад тархиараа ингэж сэтгэл шүлэг бичиж болно. Энэ яг зүрхтлээр дамжиж орж ирсэн, онгодоор хөглөгдөж орж ирсэн урлагийн бүтээл тархинаас гарсан хоёр чи өөр штэ. Гэтэл яг зүрхтлээрээ урсгадаг тэр гоё бүтээл хийдэг урлагийн хүмүүс чинь шууд дотоотойгоо холбогдолтой. Шууд өөрөө тэр жинхэнэ сүнслэгээр амьдарчдаг байхгүй. Урлагийн хүмүүс чинь тийм. Тэгэхээр бид бүгд тийм урлагийн ямар нэг юмтай байх хэрэгтэй. Та нар гоё дуулдаг байх хэрэгтэй, бүжилдэг байх хэрэгтэй тий. Ямар нэг бүтээдэг байх хэрэгтэй. Тэрэндээ бүр ингэ зориуд цаг гаргаж ингэдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй тэгэл ямар ч урлагийн биш нөгөө эгоныхаа ажлаа хийгээл ингэж явах тусам нөгөөд ч юм хаагдцсан. Бүр ингэ суларцсан, муужирцсан байгаа байхгүй. Тэгээ угаасаа бидний нийгэм угаасаа тийм байгаа. Саяны асуултанд хариулахад угаасаа хавчигдсан тий. Биднийг гадаа ингээл хаа гэл энийг харуул айвал энэ баг мэдрэл муутай гэж бодно. Хин ч энэ хин хүн баярлсандаа жаргалсандаа болоо тий. Зүрхүүрт нэгдэд гой жаргалтай явж ингэж харахгүй шүү нэрээ. Удамжинд бүжиглэл дуулаа явж ийл энэ ямар тийм мэдрэл юм хайшин гэж бодсон шүү тий. Баг ингээ фэйс дээр тавина шүү айгуу бичлэг хийгээд.
Бидний нийгэм ялангуяа Монгол тийм байгаа. Тэгэл ингээл ажил дээр жаргалтай инээд алдаж малдаад орж ирэлтэй нөгөөдөл даах болол тий. Яатсан чи юм гэж мэгэл тий. Эцээ юм бэс юм нэсэ. Баг ингээд нэх гоё яхаар тий яасан чи ууцсан юм бол гэдэг үстэй. Тий? Уухараа л нэг ингэдэг гэл тий. Монголчуудыг амархан сэрдэг байхгүй. Тэгээд одоо хүмүүс байж монголчууд дээр хурдан сэрдэг юм. Уул нь өгөгдөл нь байгаа. Тий. Өгөгдөл нь байгаа тэрийн жоохон сэтрэгэд хүчингөт угаасаа тий бүх гэл гараад ирчих штэ. Тэгээд байгальтайгаа айгүй ойрон нүүдэл чинь юу таах юм. Тий. Гэтэ сүүлийн үед бидэрт арай л тэнд хаагдчихна. Сүүлийн үед тий. Өмнө тий байг штэ. Одоо яг ингээд социализм тэгэл тий манжин дарал марл гэл тэр үеэс чиглэл байгальтайгаа холдсон зүр сэтгэлээ хаалгуулсан хүчээр тэгээд бид нар ингээд маш хамгийн одоо доод түвшиндээ байгаа болохоос ш хуучин бол ингээд өгөгдөл нь өсөх гоё тий хурдан сэрдэг хурдан ухаардаг шууд хурдан дотоодоос юмаа ол ухаарчдаг хурдан дээш тэлцдэг ерөөсөө тэгээ жоохон зөв чиглүүлээд жоохон зөв канапан дээр дараал яцхад бол хурдан энэ хэцүү ш. Таваасаа бидний юм тийм л байгаа. Жоохон ингээд баяр жаргалтай явах гэхээр тий ууц юм уу гэл эсвэл мэдрэл муутай болцсон юм уу гэл тий эмээ явуулсан юм уу гэж. Амархан баярлал амархан тэгэл бид нөгөө нэг ингээд нэг хуцтаал царайлахгүй болтгоо тий. Заавал хуцтаал царайлж хүн ингээд айж сүрдэж хүндтгэдэг ч юм уу тий. Ерөөс нэг тийм сонь дээрээс доош гэсэн харцтай болцсон. Гэтэ бид нар бол тийм байдлыг эвдэж олно шүү дээ. Бадуу ингээл ажлынхан чинь ингээл тий бөөн стресс яа гингүүт нь гоё ингээл тий гэл ороод ирж болно шүү дээ гаднаас. Хэвээ гоё яана гэл маазраал тэнгүүт шууд эрчим сэргэн шүү дээ 90 тойрны чинь. Ингэж бид нар 90 тойрных эрчмийг шууд хаах зөвхөж өөрчлөх боломжтой шүү дээ. Тий. Яагаад тийм байж болохгүй гэж тий. Яагаад нэг ингээл од насанд ер нь тэгэл хөвчлээ ажлын газруудаар ингээл яхаар тий нэг ингээл чухал царай гарс тий компьютераар амар чухал царай гаргаал. Аашилж марс өчнөө бол ажилтаа ах чинь гэл. Ерөөсөө нэг тийм тархины л юмнууд байгаад байгаа хэрэг. Тэгэл яагаад бид нар ингээд зүрхтгэлээрээ гоё өссөн үед ажил дээр ч гэсэн өссөн үедээ дуртай маяг гэл тий өссөн үедээ ажиллаа хийж л хажуугаар гоё дуулж бүжлээл нэг энтэг кинош байж болохгүй гэж. Энэ хэтгчүүд ч байгаа юм бол шууд дуулж бүжлээл ямар ч халахгүйгээр бүр жаргадаг байхгүй юу? Манай энэтэг хорим заа нэг хоёр талын яах жоох нэг баян хүмүүсийн хорим байхгүй 3 өдөр үржилж чинь гинэ. Тэгээ бичлэгийг харсан чи ямар ч халахгүй байхгүй тэгсэрнээсээ бүгдээрээ ингээл бүр ууцсан юм шиг те бүжлээл дуулаад өсрөөл ерөөсө бүх ингээ хамаатан садууд бүгд урлагийн тоглолт ингээ үзсэн том тайцсан. Ерөөсө гаднаас тийм дуучин жүжигчд авчрахгүй заяа. Өөртөө ингээ бүх урлагийн тоглолтууд хийж бүх хүмүүс ямар нэгэн байдлаар урлагийн авьяастай багаас нь уусан. Чөлөөтэй байлгаас сурцсан. Тэгээ манай Монгол хорм яадаг уусараа сүлдээ зодон болоод уулахгүй л бол бүгд ингээ суучдаг те. Ингээл нэг амар тийм хөмсөг мөвцөд амар нэг буур сүр заасан те хөмсөг мөмсгөө ингээд зангидсан эрүү мэрүүгөө ингэсэн тэгэл нэг юм те тэгээ би хараад яа ингээд бүр ингээд очиод магнаах битгий маялаад байг алгадаад яваарсан өөрөөхөө бай маялаад байг те яг тийм хүмүүсийг харахаар тэгж хэлмээр санагддаг шин ингээд айгуу тийм юмд ингээд барьцсан эго чи яг тэгж хэвэнд цутгацсан юм шиг байдаг байхгүй хөмсөг мөмсгөө зангидсан те лаг ингээд зарим нь айгуу бол нөгөө жоохон олны танил ч юм уу жоохон албан тушаал мушаалт хүмүүс нь бүр ингээд те бүр ингэж мингээ суучна бүр ингээ тий. Тэгэхээр очиад би зөв өөрөөхөө байгаад битгий маялаад хэлбэр санагдчихдаг байхгүй. Тэгээ нөгөө уулгачаар яага нөө ширээний дамирангууд томилогдоод идэх гэдэг чинь чөлөөтэй байх га тэрний гой баярын уур амьсгал руу хүчээр оруулж авах гайр хэрэглэж. Тэгээ нэг 3 татаад ирэхээр жоохон сулгардаг юм а жоохон инээж хэлээл хаа гэлээ. Энд чинь уул нь яг нэг талаараа бидний зүрх сэтгэлийн нэгэд байгаа боловч нөгөө талаараа тэгэл бас л жоохон эрчим бас унагчдаг байхгүй алкогол чинь нээж байгаа юм шиг боловч яг бүрэн тэр гой төгс аж аргал руу оруулж чадахгүй нээж байгаа буцаад эрчим унагчдаг байхгүй тэгээд зодон руу болчихдог. Тэгэхээр бид нар ер нь эрүүлдэй ч гэсэн согтсон юм шиг байж сумаар аахгүй согтсон юм шиг тий. Тий. Ерөөс тийм нээлттэй. Тэгэхгүй манайхан ч угаасаа бүгдээрээ ингээд хоолоо ингээд зүрхүүрт ингээд угаасаа болгоцсон ойлгомжтой. Яг орж ирдэг байхгүй. Асуухан байна уу гэхээр ингээд бүгд ч юм уу. Ярихан байна гэсэн ингээд л тийм. Яаж ийна та нар гэл ингээд зарим нэг ганц хоёр нэг чухалных гоё ухаантай юм хэлчихнэ. Би надад хэлэх юм байна гэл тий. Ингэдэг гэл аюул чухал юм. Ерөөсөө тэр зөрчлөөс нь ундарч байгаа юм биш аахгүй. Эгонохоо юм ярьчаал тэгээ буцаа суучих. Зарим нь яг аюул хөөрхө орж ирээд уйлна. Яг нь зөрсдөл нь тэгж амар
яатсан, баригдсан. Орж ирээд нэг жоохон тайвширт юм уу яадаг юм. Тэгээ нэг жоохон тавираад ирэхээр нэг шууд нулимс л гарчтай юм шиг ингээ барьж ирсэн юм ингээ жоохон суулгаад ирэх. Игдэг. За тийм байна. Өөр асуух юм байна уу? Манай өнөөдөр нэг найз бичлэг үзчихээд ёо чи өстэй амар хөвгчлээ юм аа. Яриг ч сонсоо бараг өстэй татаж судлаа нээсэр. Өмнөх хичээл дээр ороосон чинь та нар юу лээ? Та нар бяцлал хийдэг хүн байна уу гэснээр бяцлал яаж хийдэг юм шиг чи нэр тэгэж асуугаад тахтай яа гэж шиг. Амар хөвгчлээ шээ гэл нааг чинь шоолоод ирсэн. Сүүлрэг одоо юу чи хичээл заагаад байгаа мó одоо яагаад комеди хийхэд өмөрч шоолох. Яг та миний нөгөө дотоод угаасаа тийм байхгүй айгу марцсан байхгүй юу. Тэгээ ер нь ингээд би чинь тэр комеди эднэр үзэх дуртай. Тэгээ ер нь жоохон марцсан. Тэгээд маш гоё юм нөгөө нэг их гоё ингээд гэрлэр ингээд цацрах дуртай байхгүй юу. Энэ яг дотоод сүнсний өгдөл. Тэгээ өөрөө дотоодоо та нар угаасаа явандаа мэднэ. Би яг миний сүнсний өгдөл чи юм биш дээ. Тэ миний яг их сурвалж юм би яг сүнсний гарал үүсэл өгдөл миний яг сүнс чи ийм өнгөтэй ийм онцлогтой ийм юм байна гэдгээ угаасаа та нар ингээд олоод авчин илүү ойрхон харьцах тусмаа. Дотоод нөө мартцсан юм чинь эргээгээд ой санамжраа орчихдог байхгүй юу? За бяцлалтаа орох уу? Цаг 10 минут ярьчлаа.